Сайн байцгаана уу ирхэн мэнд үзэгчтэй. За ингээд манай Frame podcast-ийн ээлжид нэгэн дугаар та бүгд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол маш сонирхолтой сэдэв юм. За энэ бол урд өмнө нь аламжтай таарч байсан хүмүүсийн тухай ийм дөрвөн маш сонирхолтой хэргийн талаар ярихаар бэлэн болсон байна. Тэгээд хэрэгүүд маань бол хоёр тохиолдол нь Америк нэгдсэн улс болж байгаа. Нэг тохиолдол нь бол Канада улс. За нөгөө үлдсэн тохиолдол нь бол Британи буюу Англид болж байгаа. Ийм одоо хэрэгүүдийн талаар ярих бэлэн болсон байна. За үзэгч нартай болон бүх өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэндийг үзэгчдтэй дээгийдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд өнөөдөр шууд хоёлаа яриандаа оръё. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлдэх ёстой зүйл бол дата sim. За миний туршлагаас харахад глобал дата sim тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free podcast-ын зүгээс глобал дата sim-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт Global Sim. За хамгийн ихний хэрэг Вашингтон мужийн алмас гэдэг. За Вашингтон State гэдэг. Гэхдээ Америк нэгдсэн улсын хойд баруун хойд байдаг. Алмастай таарсан гэх тийм хэд хэдэн баримтуудыг бол энэ хүмүүс гаргаж ирсэн байна. За ер нь бол орос руугүй алга болсон хүмүүсийн тухай подкаст яриад бид нар бас өмнө нэлээд ярьж ирсэн. Ялангуяа одоо тэр Вашингтон мужийн Mount Rainier буюу Rainier ууланд алга болсон хүмүүс гих мэтчлэнгээр тий. За хамгийн алдартай нөгөө Ape Canyon гэж байт юм билээ. Ape гэдэг маань мич гэсэн үг шүү дээ тий. Canyon гэдэг маань хөвцөл гэсэн үг. Ape Canyon-ын тололдаан гэж айгуу тололдаан болсон 1924 онд болсон явдал л да. Нөгөө хэсэг алт хайжсэн нөхдүүд алмастай таараад байшиндаа бүгээд 3 хүн байсан. Тэгэхээр гаднаас нь алмасууд ингээд чөлөөшөөд дотроос нь өөртөө буудаад ингээд нэг тололдаан болсон боо. Алмастай тололдоо. Тэгээ тэрийг Battle of Ape Canyon гэдэг байхгүй. Ape ягаад Ape Canyon гэдэг нэр одоо баг ойлгомжтой байна. Тийм ээ. Шиг тийм бичтэй авраг том бичнүүдтэй тололдсон тололдаан гэдэг нь. Тэгээ тэрнээс хойш тэр газрыг Ape Canyon гэдэг болсон. За мөн Вашингтон мужийн нутагт за тодорхойлбол Gifford Pinchot-ийн ой гэж байгаа юм байна. Kitsapin хог. Энэ нэг индиануудын нэрээр нэрлэгдсэн. Тэгээ Kitsapin хог. За гэгэн Хеленагийн уус гэдэг нэлийн тийм догшин идэвхтэй галтуулуудтай ийм нууцлаг газрууд их байд юм байна. Энэ газрууд нь өөрөө бас аялагчдыг нэлийн одоо татдаг. Тэгээд адлын явдлыг илэрхийлжтэй ийшээ очдог. Тэгээ бас их хүн алга болдог тоогоор ер нь Америк нэгдсэн улстай нэлээд яригддаг ийм газар байгаа байхгүй. За энэ өнөөгийн бидний ярих гэдэг Америк нэгдсэн улсын Вашингтон мужийн нутаг бол манай эртний өмнөх 10-аас 14 мянган жилийн тэртээ гэсэн хүмүүс энд нөгөө forager гэж яддаг англиар бол одоо монголоор орчуулахаар төвөрлөх, олзурлах аж ахуй гэж. Анчин төвөрлөгч гэж нэрлэдэг. Ийм байдлаар амьдарч ирсэн баримтууд бол нэлээд байдаг. 1996 онд бол Колумбийн голын дэрэгдээс олдсон Kenwick-ийн хүн гэдэг эртний хүний үлдэгдлийг шинжиж үзэхэд бол өнөөдрөөс нэг 9000 орчим жилийн тэртээ амьдарч байсан нь тогтоогдсон байна. Тэгээ энэ бол Америк твээс олдсон хамгийн эртний үе хамаа холдор гэж явдаг хүнтэй холбоотой. Тэгээ энэ нутагт бол эртний тэр Ямака, Чинук, Сукамиш, Салиш гэх зэрэг уугуул индианчуудын овгууд нутгалж исэн. Энд бол ангөрөө хийдэг тий. Тэгээд Вашингтон мужийн төв нь одоо Сиэтл гэдэг хот байгаа шүү дээ тий. Сиэтл бол одоо тэр Сиэтл гэдэг нь бол тэр Сукамиш овгийн ахлагчийн нэр. За Сиэтл гэдэг нь. За Kitsapin хойг гэдэг нь бол тэнд нутгалдаг Сукамиш удирдагч Kitsapin нэрээр бас нэрлэгдсэн. Тэгээ яг анх бол Европчууд энд суурьшиж эхлэхэд л уугуул овгох юм бол тэдэнд бол энд нэг тийм үсэрхэг хүн шиг том биетэй. Гэхдээ хүнээс арай том гэж байгаа. Ийм амтан байдаг талаар яриануудыг ярьж исэн. За тэгээд хүний махын идштэй хүмүүсийг хулгайлдаг гэдэг. Тэгээд нөө Skookum Bukwas гэх мэтээр бас өөрсдөө хэлийг нэрлэж байгаа. Тэгээд эдгээр үгнүүд нь бол тийм хүн идштэй, хүнийг авч явдаг, хүн хулгайлдаг, том аймаг гэсэн утгуудыг бас давхар илэрхийлдэг юм байна л да. Тэгээд энэ уулын гүнд бол шүгэн мод дотор амьдардаг. За тэгээд үе уугуулууд руу довтолж хүн алах авч явах тохиолдлууд бол байсан гэж. За хамгийн анх бол энд Европчууд бол 1700 оны 1800 оны сүүлээр ирээд тэгээд 1792 онд Британий ахмад далаач Жорж Ванкувер гэдэг бид нар бас далаач дахад дугаар дээр ярьж исэн. Тэгээд энэ далайн эрэг давах хэсэг газрыг анх газар зургад буулгаснаар ерөнхийдөө энэ газрын судалгааны ажлууд эхэлсэн гэж үздэг юм байна л да. За алмастай таарсан гэх тэмдэглэлийг бол 1840 онд бичсэн. Энэ хүн бол Elkanah Walker гэдэг нэртэй англи хүн байна. Америк нэгдсэн улсын Maine мужид Америк хүн Maine мужид 1805 онд төрсөн. 1838-аас 48 оны хооронд Скан гэх Индианы овгоос нэг 40 км орчим зайтай өөр ингэсэн эдлэнтэй байсан байна. Тэгээ тэмдэглэлийн дэвтрийг нь уншиж үзсэн байна. Тэгээ тэмдэглэлийн дэвтрээр ингэж бичсэн байна. Эндхийн уугуулууд хүн шиг хэлбэртэй. Гэхдээ арай том авраг биетүүд энд амьдардаг гэж ярьдаг. Тэр амьтад голдуу цасан оройтой шигүү модтой ууланд амьдардаг.
шөнийн амьдралтай шөнө гарч ангаа хийдэг олзоо. Тэд бол хүн идчнүүд шөнө дунд хүмүүсийг уцснаас нь хулгайлж авч явдаг. Уугуул индианчуудын барьсан загсыг бас хулгайлаад аваа явчихдаг. Тэгээд яг л баавгаа түүхий загас идэж байгаа юм шиг иддэг. Хүмүүс ихэнхдээ тэднийг ихүүн үнээр нь мэддэг. Энэ нь тэсхийн аргагүй маш эвгүй үнэртэй гэж ярьдаг. Улмаар тэд улц руу чулуу шидэх бөгөөд хоорондоо шүгэлдэж байгаа юм уу гэмээр авиагаар хоорондоо харилцдаг гэсэн байгаа байхгүй тэмдэглэл дээрээ. За энэ бол анхных нь биш. За өнөөдрийн Вашингтон мужид байгаа тэр Baker уул гэж байгаа. Rainier уул гэж байгаа. Адамсын уус, гэгэн Хеленагийн уул бол нэлээд алдартай. За цааш нь ингэж бичсэн байна. Гэгэн Хеленагийн уул руу уугуулууд нь өөрсдөө ч зүгэлдэггүй. Цагаан хүмүүс ч бас очдгоо тэнд махчид амьдардаг. Харин буруу зүйлс хийсэн хүмүүсээ уугуулууд тэр уул руу хөөж явуул. Нэг өсөндөө цаазаар авахгүй шүү тэр уул руу хөөгөө явуулчихсан байна л да. За тэгээд энэ дээр бас нэг хүний тэмдэглэл гарч ирж байгаа. 1847 онд Канадын аялагч Paul Kane гэдэг хүн энд ирсэн байна. Тэгээ Паулийн хувьд бол яг 1810 онд Ирландд төрсөн. 1820 онд бол гэр бүлээр Ирландаас гарч улмаар Канадын Торонтод амьдрах болсон. Тэгээ 1830-аад онд бол Paul Kane-ийн хувьд Америк нэгдсэн улсын өмнөд хэсгээр болон Канадаар аялаад Канадын тэр судлагдаагүй баруун хэсгийг судалсан анхны Европ аялагч болсон байна. Тэгээ харсан зүйлээ тэмдэглэлээ нэлээд сайн тэмдэглэхээс гадна газрын зураг дээр нэлээд буулгаж исэн гэдгийг алдартай. За тэгэд өөрөө нүуний Rainier уулыг дэлбэрж байгааг харсан байна. Бол зэвтэй албал байхгүй. Тэгээ түүнийгээ зурсан байдаг. Энэ өнөөдөр ч гэсэн алдартай. За тэнд байх уугуул авиагчдын соёл, зан зайшил, уламжлалыг маш дэлгэнгүй тэмдэглэсэн. Тэгээ өөрийнхөө тэмдэглэлийг гэж харсан Wandering of an Artist гэдэг нэртэйгээр гаргаад тэгээд энд бол уугуул авиагчдын соёл. Тэгээ яг энэ уугуул авиагчдын соёлыг судалдаг хүмүүсийн хувьд бол энэ хүний тэмдэглэл бол аюул чухал болсон. Түүхийг их сурвалжид тооцогддог юм байна л да. Энэ ном нь 1859 онд хэвлэгдсэн. 1847 онд Paul Kane-ийн хувьд бол одоогийн Вашингтон мужийн нутагт ирээд 3 сарын 26-нд нэг тийм сонирхолтой зүйл тэмдэглэлтэй нь байна. За тэн дээр юу гэж вэ гэхээр би Kettle Paul голын ирэг дээр ирэх үед гэгэн Хеленагийн уусыг анхаарсан. Уугуул индианчууд болон цагаан хүмүүс ийшээгээ зүгэлдэггүй бололтой. Би энэ уулнаас 50 орчим км зайтай яг одоо байрлаж байна. Энд уугуулуудын их айдаг махчин хүмүүс амьдардаг бололтой. Чинүк болон Якама омгийнхан энэ амьтныг Скукум гэж нэрлэдэг. Энэ хүчрхэг бас аюултай гэсэн утгыг илэрхийлдэг. Улмааг тийшээ дагуулж явах зоригтой уугуулуудыг биелээ хайгаад олсонгүй гэж тэмдэглэлтэй бичсэн байна. Тийш өөрөө явахыг хүссэн байна тий. 1870-аас 80 оны үед бол Европчууд энэ нутаг руу алтайж явсан. Тэгээд тэдний нэг бус тэмдэглэл дээр нь бол тийм үсрэхэг, горийн шиг адилхан ийм зүйл харсан талаар тэмдэглэсэн байна. За энэ бүр тухайн үед Вашингтон Пост өмдөрч бас хэвлэгдэж нийтлэгдэж байсан. Иймэрхүү нийтлэл бол Канадын British Columbia гэсэн бас хэвлэгдсэн. За нийтлүүдээс ингээд яг харах юм бол ерөнхийн нэг зүйл нь харагдаад байгаа. Тэр Bukwas Skukun гэх амьтад нь бол алтайхаар ирсэн хүмүүс рүү дайрах, анчтыг алах гэх мэт үйлдэлүүдийг хийж исэн. Ер нь голдуу ганц нэгээрээ эсвэл цөөхөл явж байгаа хүмүүс рүү нэлээд дайрдаг. 1890 он гэхэд бол тэр хавьд байсан бүх алтны эрэлчид, бүх уурхайчид, анчид, загасчид, аялагчид ямар нэгэн байдлаар бол энэ амьтныг харсан, сонссон, үзсэн, шүгэлтгийн сонссон ийм зүйлүүд бол бүгдийг тэмдэглэж үлдээсэн байна. За хамгийн алдартай нэг Abe Canyon хэрэг шүү дээ тий. 5 хүн л бол 5 хүн байсан юм байна. Байшин давтаж явахад нь дайраад тэгээд Abe Canyon тулдаан болоод тэгээд сүүлд нь энэ хэргийг бол Fred Beck энэ түүхээ уушийн газар цогтуу байхдаа хэлсэн баг. Тэгээд тэрийг сүүлд нь судалж үзээд батлах хүмүүс хүртэл гарч ирсэн гэдэг байгаа байхгүй. За тэгээд ингэж байгаа нөгөө яг тэр нөхдүүд ингээ алтай хайгаад явж исэн чинь яг тэр юм хэмцлийн юм одоо ингээд нэг юм хүн алхаж болдог. Гэхдээ нэг л хүн баг ингээд хоёр хүн бүр нэг чүтэй хайдаг зөвхөр юм одоо юм уул ингээ явж байгаа шүү дээ доош уураад. Тэнгууд ингээд нэг юм хэлсэн байгаа байхгүй балкон шиг. Тэнгууд дахиад доош уурж уул нэлээд өндөр гэж байгаа. Тэгээ яг тэргүй ингээд тавлаад цувраад алхаж ирсэн гэж байгаа. Тэгээ ингээд тийм ингээд уул юм чинь бөөрөн хийн шүү дээ ингээд тойрог юм чинь ингээд тойрол ингээд алхах нь цаатал нь харагдахгүй шүү дээ. Тэгээ ингээд алхаж итэл яг өдөөс нь харагдсан гэж байгаа. За тэнгууд бууталсан ба. За ингээд буудлаад нэгийг унгасан байгаа тэд нар зэвсэгтэй явж ирсэн. Нөгөө хэд зүхтаад тэг шин нөгөө чи ухраад байшиндаа очиж штэ. За олуулаа яваад нөгөө тавлаа явж байгаа байхгүй. Нөгөө хэд бас олуулаа явж ирсэн. 3 4 байсан юм шүү. Тэг нэгийг унгаад хацал руу унгасан гэж байгаа байхгүй. Нэгийг бодож унгаад. Тэнгуудаа за эвгүй юмтай таашлаа инээ тэрээгээ нөгөө ч шоконд орно штэ. Тэг байшиндаа оронгууд нь оройн байшингийнхан талгалт ингээд шүгэлдээл нөгөө юм. Хүмүүс ч хоорондоо тэгж шүгэлдэж харилцдаг communication гэдэг юм аа. Тэгээ гаднаас нь ингээд чулуу шиг байдаг. Өөртөө дотроос нь буудсан гэж байгаа юм. Үүнх юм тулаан болсон байд юм байна. Тэгэд энэ талаар Fred Beck гэдэг яг тэнд байсан өөрөө би алтнастай тулалдсан гэдэг ном бичсэн. Тэгээ номноос нь харуул алтны эрсдийн байрлаж исэн байшин л бол нэлээд олон дайрсан.
Энэ дээр бас нэг бид нар манай Free podcast ярьж ирсэн нөгөө Жо Картерийн хэрэг гэдэг. Тэгэхээр энэ ууланд аялна гэж ирээд Орос руу галахсан гэдэг. Өөрөө байжгаад хүмүүсээ явуулчаа. За би араас чинь ингээд гулгаад очно гэдэг. Тэгээ Kodak гэдэг нөгөө камерын гэртээ пленкны одоо юм пленк хийсэн баг л та. Пленкны гэр мэртэй ингээд байжгаад тэгээд нөгөө найзууд нь Dog Valley билүү Dog уул нохой толгойтой уулууд яг алсаас харахад нохойны толгой шиг харагддаг юм шиг хажуулаас нь харж байгаа юм шиг. Тэргээр гулгаж ирэх байхад найзууд нь хүлээг хийсэн юм байдгүй. Тэгээ ирэхгүй болохоор нь очиод үзсэн чинь цаны мөр өгнө гэж байгаа юм. Амар хурдтай гэх нэг мөс гэж тусдаж яасан юм шиг. Тэгээд бүр ингээд айгүй амар авцад болчтой. Хараагаад гарсан юм уу байна гэж байгаа. Мөрөнд цанаар уулсан мөрийн тэгж авсан байдаг байхгүй. За ингээд Жо Картерийн хэрэггээ бид нар бас ярьж ирсэн. За энэ Гигэ Еленагийн галтууланд бол 1980 галтуулны дэлбэрсэн юм байлээ. Тэгээд дэлбэрлэлэнд өрцөн хүмүүсийг аврах ажиллагаа тухайн үед явагдаад тэрэнд нь цэргийнхаа орсон бангаал сөнөөгчд гээд ингээд за тэгсэн чи энэ үед нэг тэмдэглэл нэг хүн аварч бичсэн байгаа нь үгсэн алмас харсан алмас шиг амт явж байгаа харсан баримтууд гарч ирсэн байна. Ер нь энэ уул нь алмас харсан гэдэг зөндөө тэмдэглэлүүд бол байдаг. Тэгээ Америк нэгдсэн улсын Вашингтон мужийн нутагт Кипсаки хойг гэж байдаг. Энд 1990-ад онд алмас харсан гэх тэмдэглэлүүд бас байдаг. Бүр 911 рүү 2 удаа дуудлага гэсэн. Алмас харсан гэсэн. За Кипсаки хойг гэдэг нь тодорхойш нэг 3 талаас увсаар хөрөлдсөн 4 дахь талтайгаа бол их хацтай холбоотой тийм. За ингээд шууд тэр чи хойг чи ингэж яваад шууд мод руу орчт юм байна л да. Ингээд шигүү өтгөн шилмэст ойроо орчт юм байна тийм. Ийм газар зүйн хувьд бол ийм өвөрмөц юм өгөгдөлтэй онцлогтой. Тэгээд тэнд бас нэг чулуурхаг арлууд байдаг юм байна. За энд нөгөө нэг бас нэг сонирхолтой газар үүд нь Олимпийн цэцэрлэг төрөлн буюу Olympic National Park гэж байт юм байна. Энд бол алга болсон хүмүүсийн талаар бол урд нь бас Free podcast та бүхэн бүр Олимпийн цэцэрлэг төрөлнд алга болсон байгаль хамгаалагчид аялагчид гэж дугаар хийжсэн байдаг. Энэ дугаарыг яг Алтан гац ресторанд хийжсэн гэж санаж байна. Баруун дөрвөн замын 3 дахь. Тэгээ нөгөө эрх төвийн 3 дахьт байрлаж исэн. Тэнд яг хийжсэнээ санаж байна. За ингээд Кипсаки хойг бол ер нь 18-аас 19 дугаар зууны хооронд бол яг тэд нөө амьдарч исэн овг нь Сукамиш гэдэг. Тэгээ тэр яг энэ Сукамиш гэдэг нь овгийн удирдагчийн нэр. Тэгээд яг Кипсаки хойг дагуу нутгалаад агнуур хийдэг байж байгаа. Тэгээд яг талбай хувьд бол нэг 1068 км квадрат талбайтай. Ойролцоогоор одоогийн байдлаар бол 300 орчим мянган хүн тэнд аж төрдөг. Дөхөн амрах 95% нь бол хот тосноо бараад амьдардаг. За энд байдаг нэг хүнээс бол 910 гэсэн ба. Тэгээд тэр дуудлага нь юу гэсэн гэхлээр хүн шиг хэлбэртэй үсэрхэг аврах том амьтан хашаанд нь орж ирээд нохоог нь хашаад авлаа шийдсэн баг. Тэгээд дуудлагыг сонсох юм бол ерөөсөө тэр хүмүүс аль аль нь тийм тоглоом нарийн хийсэн шинж ерөөсөө байхгүй. Яг сериус нэг яриад байгаа байхгүй. Тэгээд Петр Бьорн болон Рон Мюрхел гэдэг энэ хүмүүс бол ярьцлага авсан баг дараа. Тэгээд эхний дуудлага дээр бол нохоо нь ямар нэгэн үйл өмөдөлт амьтанд алуулсан. Тодорхойлбол манай юу яасан юм шиг нөгөө гаражта машин амжиж байгаа л нохоо цаалсан гэж. Тэгэн гут нь юу яасан ба. Тэгсэн чинь нэг өөр нэг хоёр нохоо бас гаслаад ороод ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд эхлээ өөр хоёр нохоо гаслаад ороод ирсэн баг. Айсан суглаад тэдний удаага тэдний гараж шүү. Тэгсэн чинь өөрийнх нь том нохоо цаад байсан гэж байгаа. Айгуу чанга болчихж байгаа таг болсон гэж байгаа байхгүй. Гаслаад таг болсон. За энэ хүний хувьд бол яасан ба. Нохоо нь бол нэг German Shepherd гэж одоо монголоор нэмж авч байгаа тийм. Нэмж авчирх байсан. Тэгээд энэ нохоо бол Вьетнамын дайндаас оролцож ирсэн энэ нохоо байхгүй. Тэгээд юу ер нь бол яг дуудлагыг ингээд сонсохоор Алмас гэж хэлэхгүй байна. Бид нар одоо болов тэр бичлэгийг одоо YouTube-ийн зохиогч ирэх мэрх юм яадаг юм бол те бичлэгийг оруулах юм бол тэр I can't tell. All I know is my central light came on and I just happened to glimpse and see this thing running across the yard. A good-sized man, or something that looks like a man. I don't know what it was, just it ran across the yard. Okay. You've had problems in the neighborhood before? Yeah, my dog was killed here just recently. I don't know what it was, whatever it is, it's running. Couldn't catch it if I was going to chase it, but whatever it was standing up. I'm out here, come through the window now and I don't see anything. I don't want to go outside. Jesus Christ, you better... Dia! Hello? Get somebody out here. What's going on now, sir? That son of a bitch is about 6'9", I don't know. Do you see him now, sir? Yes, I'm looking right at him. Uh-oh. Алмас гэж хэлээгүй байна. Тэр дуудлага. Үсэрхэг хүн гэдэг байгаа. Тим амт байсан гэж яриад байгаа. За ингээд өөрөө бол биш их айсан гэдэг нь хэлсэн байна. За Вашингтон мужийн нутагт алмастай таарсан гих бас нэг алдартай хэрэг гэвэл тэр Guilford Pinchot гэдэг
үндэсний ой ба. Эдгээр чинь үндэсний цэцэрлэг түрэл ингээл National Forest үндэсний ой гэж нэрлэдэг шүү дээ. Энэ ой нутагт бол нөгөө Saint Helens Mountain буюу Гэгэн Хеленагийн уулаас хамаардаг. За энэ ой бол утгаараа 120 орчим километр. Тэгээ Каскадын уулс гэж байдаг чинь хадархыг уулс гэдэг те. Тэрний баруун хэсгээр сунаж тогтсон. За энд нь бас Rainier уулс байд юм байна. Колумб голгийн айсаа бас энд хамаардаг юм байна л да. Тэгээд энэ Адамс уул буюу Rainier уулаас арай намхан галтуул бас энэ газар байдаг. Тэгээ 2000 оны 9-р сард эндээс алмасны мөр олсон ба. За энд алмас харж ирсэн хүмүүс гээд айгүй их тэмдэглэл өгдөг бол алмасны мөр олсон ба. За энэ дээр бол нөгөө алмас судлаач доктор Jeff Meldrum гэдэг хүн. За тэгээд доктор Grover Krantz гэдэг хүмүүс шууд ажилласан ба. Тэдний тайлан болохоор ингэсэн ба. Энэ бол яг алмасны мөр. Хүний мөр биш байна. Тэгээд юу яасан ба. Яг энэ дээр нь одоо бол хүмүүс маргаж байгаа юм да. Заанчсан зарим зүгээр нэг шоу моо гэдэг. Тэгээ мэдээж хэргийн тал дээр бол одоо ч үзэн те. Гэхдээ алмас харсан, таарсан гэдэг тэмдэглэл бол маш их. Хамгийн сүүлд бүртгэгдсэн тэмдэглэл бол 2025 оны 12 дугаар сар буюу одоо эдгээр сарын гэсэн үг тийм. Ийм тэмдэглэлээс бүртгэгдсэн байдаг. Тэгээд Орегоноос ирсэн хоёр залуу энд алуун сайн гэж яваад алуун сайн гэж явсан баг. Тэгээд алуун болцсон. Тэгээд хэдэн сарын дараа цогц нь болж байгаа. Сая 25 оны иргэн дээр үү? Тийм цогц нь болоо. Цогц нь болоод ирсэн баг. Яг яаж нас авчны тогтооход аягүй хэцүү юм гэж. Берлин багийнхан бол олох нь бол олсон. Өвхлийн шалтгааныг бол яг осголт гэж дүгнээд тэгэхэд шийдсэн байгаа энэ хэргийг нэг цааш дамжуулахгүй. Энэ бол тэр нь бол тэгсэн чинь энэ Вашингтон мужийн хууль дээр одоо манай энэ тэнд хуулийн фирмэнд ажилладаг бас хүмүүс байдаг л да Америкт ажилладаг. Вашингтон мужид алмаст хэрвээ янз бүрийн хохирол учруулсан $1000 торгуултаа гэсэн хуулийн залт байдаг гэж. Өөрөө. Тэгээд Америк хүмүүс ер нь алмаст баг дийлэх хувь нэгтгэдэг юм шиг үл шүү дээ. Ер нь бол тийм. Тэнийг ийм хэрэгүүд бол энэ Вашингтон мужийн нутагт бол хийсэн гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь дараагийн газар нь болохоор Spotsville гэдэг газар. Энэ юуг бол энэ Spotsville-ийн мангас гэдэг хүмүүс нэлээд сайн мэднэ л дээ энэ газрыг. Тэгээд энэ амтныг ерөнхийдөө хүмүүсийн харсыг дандаа юм орой үүрээр эсвэл шөнө дунд ч юм уу харсан их тэмдэглэлүүд байдаг бол Spotsville-ийн мангасыг бүр гэгэн цагаан өдөр харсан хүмүүс хүртэл байна. Тэрүүгээр их онцлог гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ амтан бүр ингэдэг гэж байгаа. Байшингийн хаалгаар очиход шүү дээ. Бүр ингээд нэг айлын одоо шинэ хаус байгаа шүү дээ байшин ба. Охиных нь унтлахын өдрөө охин 9-өөс таа. Унтлахын өдрийнхөө цонхоор ингээд алмас харж ирсэн юм. Юу. Тэгээ аав битсэн бох охин ингээд самгч хараад байна гэж уйлж орж ирсэн. Тэнд чинь тэгтээ самгч байх үндэсгүй шүү дээ тийм. Айгуу том тийм ape гэдэг маань самгч биш нөө мич тийм. Том биетэй. Тийм амтан ирсэн гэдэг. За энэ дээр энэ тэгээ тэр айл тэндээс нүүрсэн гэж байгаа. Яшин гаргаад. Тэр Spotsville-ийн мангас буюу алмасны тухай ярихдаа ерөөхдөө бид хаагуур ярих бол Америк нэгдсэн улсын Ohio гэдэг айгуу гоё. Угаас л Ohio, за Америк нэгдсэн улсын Indiana, Kentucky гэсэн мужууд болохоор ерөөхдөө энэ хавийг ярьж байна л гэсэн үг л дээ. Тэгээд энд сүүлийн 100 жилийн туршид алмас харсан, алмасны дайралтанд өртсөн, сонсон, мөрийг харсан гэсэн хүмүүс бол маш их байд юм байна. 1930-аад оноос эхлээд Индиана муж болон Kentucky мужийн хөлийн давах нутгуудаар энд амтын ерөөхдөө халдаж эхэлсэн гэж тэмдэглэсэн байт юм байна л да. Ер нь бол хамгийн анхны халдсан гэх мэт 1880 онд гарч ирсэн. Тэгээ энэ хавийн суурингууд бол хоорондоо нэг тийм зайтай биш. Хамгийн холдоо нэг 50 орчим км. Яг манай хангаан сумууд нэг ойрхон байдаг шүү дээ, тийм. Тэрнтэй байна төстэй. Тэгээ ганцхан алмас биш таа. Энд бол ингээд яг судлах юм бол тэр нөө Mystery гэдэг миний одоо бидний бас их сурвалж болгож ашигласан номон дээр бол нөгөө энд Kentucky-гийн алмаснаас гадна за харь гэрийнхний тухай яриа бол ойлгомжтой. Kentucky Goblins гэдэг их ярьт юм байна. Goblin буюу Goblin ч одоо монголоор юу гэх юм бэ? Оросууд бол домовой гэдэг юм билээ. Гэрийн буг гэх юм жижигхэн нэг юм итгэхэд царайтай нэг нэг тийм амьтад байд юм биш үү те. Kentucky Goblin гэдэг нэрээр нэлээд албартай. Тэгээ энд бол Kentucky Goblin-уудын үйл явдал гэдэг 1955 онд болсон байгаа даа байхгүй. Тэгээ энийг бол баг та дугаар болж ямаар юм биш. Kentucky Goblin-ууд байна. Тэгээ 1963 онд бол тэр хүл танигдсан Stupid болсон гэдэг яриа бас байд юм байна. Өнөөдөр бол бид нэр бол илүү одоо Spotsville-ийн алмас дээр тулгуулж байна те. CapCut, Canva, Gemini, Google View болон бусад олон төрлийн имэл оюуны премиум эрхүүдийг хамгийн хэм дүнээр авахыг хүсэж байна уу? Тэгвэл Digimon Memen сайтаар зочлоорой.
Мөн худалдан авалт хийхдээ Freem промо кодыг оруулснаар нэмэлт хөнгөлөлт идэх боломжтой. Хэмнэлттэй, хурдан, найдвартай. Digimall MN таны AI ертөнцийн хамгийн зөв сонголт. За, Henderson гэдэг хэсэгт 1970-аад оны ихээр нэг хэрэг болсон ба. За яг энэс өмнө 1880 онд Ohio голын дагуу нөгөө өсөрхөө хүн амсан гэж хүмүүс хоорондоо ярьж шоу гэж хэлсэн байна. За ингээ 1907 онд хэсэг анчид баг болоод за юуны 8-ыг хай гэдэг нэлээ хайгаад шавд шигдсэн мөрийг олсон байна. Үнэхээр том. Баг 40 см, 40 см өргөнтэй ч үлээ. Гэт хэмжээнд нь гаргацсан. Тэгээд шавд шигдсэн байдал харахад хүнд байна гэж байгаа. Ямар ч хүнээс бол хүнд бийтэй. Тийм жинтэй амт юм гэж байгаа. За 1936 онд Boonville гэх тосгонд бүтэн жилийн турш нэг алмас ингэж байгаа. Нөө иргэдийн ахаа нөхөө хулгайлж авч яваад байдаг гэсэн. Нэг болол байхгүй болчтой нохоо наалгуустай гахаа наалгуустай сухалчлал авах хэрэгтэй юм шиг байна. Манай нэг чон шиг. Тэгэнгүүт нь энэ нөгөө гэр бүлийн дафын гэр бүл гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ гэр бол яг нэг тухайн үед жижигхэн фермтэй байсан. 1936 оны 100 шөнө донд фермийн иргэн тойроос нэг тийм хашгирах чимээ сонссон ба. Тэгээ энэ хид хид өдөр давтагдаад тэгээ тэр айлын нохооны юу яасан баа нөгөө тэгсэн чинь яг нэг оройн босч ирэхдээ нохооных нь гавлын ясыг бяц цохиж алсан байгааг нохоогоо олсон байгаа байхгүй. Тэгсэн чинь гавлын яс нь яг дээрээс нь ингээд маш хүчтэй ингээд бяцартан цохиж алсан байгаа байхгүй. За ингээд нөгөө буутаа ирчүүч ирэл гарч. За одоо учрыг нь болно. За дафын гэр бүлийнхээ энэ амтныг бол дүрсэлж байгааг нь сонсох юм бол ингэж байгаа. Өндөр баавганаас том сармагчин шиг гэж байгаа. Гэхдээ хүн шиг алхдаг. Хоёулаа. Boonville-ийн хавцаа ийм их амтаа харсан гих дуудлага 1936 оны турш тасраагүй хэд хэдэн харсан гих тохиолдол бүртгэлдээд тэгээ бүгд л одоо яг тэгж тодорхойлж байгаа юм чинь мэд шиг авраг том үсэрдэг хөлн ингээд өвдөндөө хөвжсэн гэж байгаа. Тэгэхээр гар бол нэлээд том модонд нэлээд сайн авирдаг болж таарах. Орангутан шиг л. Ингээд 1937 оны 100 Ohio гол дагуу шигвээд ямар нэгэн амтаа ашихыг сонссон гэдэг байгаа ийм юунууд ирээд нэг тэгж байгаа. Тэр нэг дууг нь та нар ингээд нэг тайлбарлаад хэлдэгхэд шүглэж байгаа юм шиг нэг хэсэг хэлж байгаа. Тэгэнгუთ хүн хашгирж байгаа юм шиг эсвэл чон үлж байгаа юм шиг юм. Хүн хашгирж байгаа, чон үлж байгаа яг голынх гэж байгаа. Ийм аваа гэж байгаа. Одоо ийм хийм гэж хэлэхэд их хэцүү. Нэг тэмдэглэл нь болохоор бүгд зовлон шаналдаа авцсан эмхтэн хүн яаж орилдог яг энэ шиг орилдог. Айгуу муухай дуутай гэж яргалсан. Ингээ 1940-од он, 50-од он, за 60-од онуудад энэ хайд алмас харсан гих дуудлага бол тасраагүй харийнхныг харсан гих дуудлагч бас ирэх болсон. За энэ бус нутагт гарсан тэр нөгөө нисдэг тавгны мэдээллийн нэг алдартай шүү дээ. Энэ чинь нөгөө нисдэг тавгны нэг хэрэг гарсан шүү дээ. За энэ чинь бас нөгөө нэг Kentucky Goblin-аас гадна Hopkinsville-ийн Goblin бас байдаг юм байна. За ингээд юу яг хөтэ тэнгэрд үзэгдсэн хачин гэрэл мэрэл гэл тийм юмуд бол нэлээд харсан байна л да. Хамгийн сайн нисдэг тавгийн бодит цаадсан одоо зураг гэх юм уу ярианууд бол яг нэг юм Spotify-ийн зал байт юм байл. Одоо Indiana, Ohio гэдэг. Тэгээ энэ талаар бол маш сонирхолтой баримт кино тэр 1986 онд гарсан шиг санаад байна. Би одоо ном цагтаас мангар андуурдаг. 86 он шиг санаж байна. Гэтэ манай үзэгчид манайс хөөгөөд яг бол Critters гэдэг. CRI 2 T-тэй гэж санаад байна. Critters гэдэг. Тэгээ шинжлэх ухааны тийм баримт кино. Тэгээд тэрийг бол яг зарим ч аим шиг кино гэдэг, зарим нь нийтний кино гэж янз бүрээр яриад идэм билээ л дээ. Тэгээд эндээс яг тэн дээр бас үйл явдлууд гарч байгаа. За энэний дараа 1960-аад оны сүүлээр Индиана, Kentucky мужуудын баруун хэлдээр Bigfoot тий үзэгдсэн тухай мэдээлэл шийшрээ дараад гарч ирсэн. За улмаа бүр Missouri мужийн зүүн хэсгийн зарим тосгод хүртэл сурганд болж болсон байна. Ингээ 1970 оны 100 Индиана мужийн Pike гүнлэг бүтэн 10 фут гэж. За энэ фут гэдэг чинь метр бол бараг 3 орчим метр юм байна. Өндөртэй хар саар үсээр бүгд авраг амтаа харсан тухай мэдээлэл нэлээд бодтой мэдээлэлүүд ирсэн. За энийг сонины хэвлэлүүд тухайн үед ямар гарчаар гарч ирсгэлээ Pike гүндэгийн мангас гэж нэрээр гарч ирсэн юм байлээ. За ингээд энээс болоод ер нь Индиана мужийн цагдаад бол хэд хэдэн комплекс өгөр мал наалга болцлоо, хонь наалга болцлоо, ямаа наалга болцлоо, дахиад наалга болцлоо, нохоо наалгуулсан, тэгсэн байшин руу чулуу шидсэн мэдсэн гэдэг ингээд мөрдлөг явуулсан баг цагдаа нар. За тэгээд цагдаагийн албан ёсны тайлан тэр харсан гэдэг хүмүүсийн юу гэдсэн чинь ингэж байгаа. Үсээр хожигдсан, хойд хөл дээрээ алхдаг, цагт 60 миль хүртэл хурдтай гэж байгаа. 60 миль гэдэг нь баг 100 км болох байгаа байхгүй юу? Энэ ч амар хурдан байгаа байхгүй юу? Тэгээд шийдийн 60 миль гэдэг нь магадгүй 60 км болов уу гэж бодсон.
Тэгээд ер нь бол маш том юм өндөр амьтан гэж үзсэн байгаа байхгүй. Энэ амьтантай таарсан хүмүүс их яг л нэг тийм ялцсан үхэл амьтан үнэлж байгаа юм шиг маш хүчтэй юм их хүн өнөр гарч ирсэн тухай нэлээ бүгд л одоо дурссан байгаа байхгүй. Тэгээд цагдаа нар гэрчүүд яриаг маш үнэний хувьтай гэж үзээд Индиана мужийн Пайк гүнлэгийн Winslow гэх жижигхэн тосгон бол яасан ба. Энд ер нь голдуу үзэгдээд байгаа юм байна. Энд ер нь эрүүлийн нэмье гэсэн ба. За энэ амьтан болохоор ингэсэн ба 1970 оны 107 хоног орчим харагдсан ба. Тэргээр хүмүүст. Тэгээ нэг хэсэг алга болсон. 2 жилийн дараа 1972 оны 7 дугаар сард Mississippi голын ирэг дээрх одоо Missouri гэдэг нэртэй нэг жижиг хот Louisiana дээр муу да. Ферм суурингуудад бас харагдчихсан ба. Тэр хүмүүст тэгж байгаа. Том биетэй хоёр хөл дээрээ явдаг. Бүх бие нүсээр гучигдсан амьтан гарч ирж хүмүүсийг сандгаж байна гэж дуудлага өгсөн ба. За тэгээд яг л адилхан л да нөгөө тэр авийн нохоо, ямаа, хонлоо дайрдаг бүр тэр нөгөө хамаг амьтныг нь бариад тахлаар өөртөө ч идэх амьтангүй болоод нөгөө айл нь тэр чигээр нүүрсэн фермийн айл хүртэл байгаа. Тэр бүр ингэж байгаа. Нөгөө ингээд цонх мохоо ингээд өрөөр шагааж магаасан тийм хөлт байна гэж байгаа байхгүй ингээд хэлсэн юм тэмдэглэж бич. Louisiana юм уу тий. Гэтэ өмнөх юмнуудыг харахаар дандаа нөгөө ойтой газар Washington, Oregon, Ohio тэгээд Хаус Louisiana шаардлага тий. За Mississippi голын дагуу ер нь ихтэй штэ. Mississippi голыг нэг судалмаар юм билээ. Mississippi-гийн 11 нууц гэдэг би нэг ном олж авсан байхгүй. Тэгээд уншиж эхлэхгүй байна л да. Тэнд бол яг тэр 11 нууц бол ерөөсө хүнийг үхэл дургадаг 11 нууц гэж байгаа байхгүй. Тэн дотор манай энэ найз цогж байгаа байхгүй. Mississippi-гийн 11 нууц. За тэгээд математик затар гэж зөндөөл юм байгаа юм л да. За тэгээ нөгөө нэг хүний яриа байгаа. Тэр гэхдээ жоохон дэгстүүсэн байж магадгүй. Бүр ингээд хонь суучлаад зам ундлангаараа явжсэн гэж ярьж байгаа байхгүй. Одоо нөгөө зүтний зам бүр ингээд хөндлөн гараад ойроо орсон гэсэн яриа хүртэл байгаа байхгүй. За ингээд тэнд байсан хүүхдүүд бас нэлээд ярьдаг. Хоёр хүүхдүүд дайрсан гэх яриа бас нэлээд байдаг юм байна. Нэг залуу болохоор ингэсэн байгаа. Louisiana хотын ойролцоо шүн замаар явж байгаад тэг ингэсэн байгаа. Зогсоод манай хүн машинтай явж байгаад хурдны замаар явж байгаад гэрэлд нэг юм тос зорж ирсэн гэж байгаа. Одоо юм мод зод шиг биш арай өөр юм хүн шиг хэлбэртэй. Гэтэ толгой нь ингээд нэг юм үдийн өмссөн юм шиг харагдах. Тэгэхээр нөгөө хүн байна л гэж бодоод нөгөө чинь зогсоод ингээд хэлэхгүй. Ирсэн чинь нөгөө тэн ингээд харж байгаад өөдөөс нь төгсөн баг. Тэгээ ойртоо дэрэн гут чинь ингээд багтэн штэ. Юу гэдэг тодорхой болоод гот нь машин агсах гэж үзсэн баг. Тэгэн гут нь яг нөгөө машин төгөж яа машин ингээд өргөжсөн гэж байгаа байхгүй. Ямар ч гэсэн ингээд нэг талыг бол ингээд газраас хөндөрүүлсэн гэж байгаа. Тэгэхээр асрыг хүчтэй байх гэдэг тийм. За тэгээд тэндээс бол арай зум хөнгө цугцсан баг. Тэгээд юу мань хүн бол бүр swear гэж байгаа. Тангарсан гэж байгаа. Бүр яг ийм болсон гэж. За ангингууд нь тэнд байсан 25 анч нийлээд тэр хаваар эрэл хайгуул хийсэн чи юу ч болоогүй л тийм. 1972 оны тэр зам бол Индиана мужийн баруун өмсөг бас нэг ийм амьтны тухай яриа болоо. Тэрийг бол Hetfield-ийн мангас гэж нэрлэлсэн. Нөгөөтгөө 1972 оны 6 дугаар сард Индианагийн тэр Spencer гүнлэгт бас харагдсан баа. 2 сарын хугацаанд бол энэ газрын тэр ер нь шерифийн эцсээр нь дуудлага тасраагүй юм билээ. Өдөрт 10 дуудлага ирж байгаа байхгүй. Тэгээд нэг цаг нар очиж шалахаар явж байхгүй. Тэгээ нөгөө зарим хүмүүс нь тэр амьдлуу бууцсан гэж ярьж байгаа. Тэгээд бүр одоо хууль хяналтын бүр учрыг олохоо байлаа. За ингээд энэ мангасыг ойролцоогоор нэг юу яасан баа 180 орчим сантиметр өндөртэй бүхний цагаан саарал үсээр бүрхэгдсэн 22 үйл дээр явдаг сарамгчин шиг ихтэй хон юм юутай гэж байгаа. Ийм өвчлөөстэй гэж байгаа. Хүнх шиг юм. За тэгээд өнрийг нь тэгсэн байгаа байхгүй. Өмхийн хөрөнгийн өмнөөс 20 дахин илүү амар бүр дотор муу хармаар ийм амар өнөр гарч ирсэн гэж байгаа. За энэ мангасыг бол 1972 оны 6 дугаар сарын 9 дугаар сарын хүртэл хооронд хүмүүс нэлээд авсан байдаг. Тэгснэ гинт сургаггүй болцсон. За тэгэж байжсэн 1978 оны 8 дугаар сараас эхлээд тэр хавьдад бол Bigfoot буюу цасны хүн харагдлаа гэх яриа цасны том давлгаа хийсэн. 106 жилийн дараа шүү дээ, тий. Энэ удаа бол Ohio голын Kentucky талд буюу тэр Owensboro гэдэг хотын орчинд асар том. За бараг 3 м орчим өндөртэй мангас мод хөдөө нутгаар хэсүүжилж яваг тэр хараад яриад гисэн баг. Тэр байсан тэр Нельсны гэр бүл гэж байгаа. Тэнд эзэмшил нутагтай юм аа л да тариалантай. За тэр амьтныг бол 2 удаа харсан. Тэгээ орон нутгийн сурвалжчид тэр амьтныг бол тэр Fairview-гийн аим шиг гэдэг нэрээр бас нийтлэл бол тухайд гарч ирсэн ба. Тэгээ Owensboro хотын ойролцоох тосхон
жижиг суурингуудад бол хэдэн 7 хоногийн турш энэ амтан бол харагдсаар байсан гэж. Тэгээд дүрслүү дараа дандаа ижилхэн 3 орчим метр өндөртэй хар юм уу хар саар үсээ бүрхэгдсэн машин мөнхийн үнэртэй бүр дотор муу хориг мөрөж байгаа. Хөл нь ойд бол яг 40 см уттай 10 см өргөнтэй хүнийг шиг хөлийн мөрнүүд болцсон. Тэгээ бүр нэг өглөө тэр Owensboro фермер өөрийнх нь 160 кг орчим жинтэй бярууг ямар нэгэн зүйл ингээд ерөөсөө шигсэн байгааг олсон байгаа байхгүй. Цохоод. За энэ амтан бол яасан ба. Тэгээ тэр бярууг нь идсэн байдлыг харахаар ингэсэн гэж байгаа. Хил. Тэр ихнүүд идсэн гэж. 5 цул юм. Манай харуу 5 жил яваа та. Тэгээд алга болсон ба. Ингээ 1978 оны намар хүртэл энэ явдал үргэлжлээд тэгээд аажмаар намжсан. Тэгтээ Kentucky бол Индианагийн баруун хэсэгт гарсан хамгийн алдартай Bigfoot-ийн түүх бол Spottsville Mountains гэж байгаа шүү дээ. Одоо бид ярих гэдэг. Энэ амтан бол за яг тэр Squatch Mafia-гийн юг үзэхээр нэг амтан гэж гараад. Тэр Mysterious Unsolved Mysteries гэдэг номыг уншихад хит амтан гэж гараад. Энэ ганцаараа биш гэдэг байгаа байхгүй. Хит амтан байна. Тэгээд 1975 оны 100-аас эхлээл 11 сарын турш нэг фермийн гэр бүл хэлсэн байлгаа. Тэгээд фермийн эзэн талаар ярьсан ба. За тэрний яриа юу гэж байна гэхээр ингэж хэлсэн ба. За тэр амтан гэж байгаа. Тэр зүйл латин гэж байгаа байхгүй. Тэр амтан манай 250 гаруй дахиа. Нэг морь, нэг ямаа гэдэг ерөөсөө нохооноос бусд амтыг бүгдийг нь алсан гэж байгаа. Нохоо л үлдсэн. Ууг нь манай нохонууд маш догшин, ширүүн байсан ч нөгөө зүйлийг гараад ирэхээр байшингийнхаа доогоор ороод нуугч. Хамгийн амар нь тэр зүйл бусад айлын нохоонуудыг алаад манай ферм рүү авчирч хайдаг байсан болохоор бид байнга өгсөн нохоо олдог гэсэн. За тэгсэн ба. Тэгээд их нэртэй гэсэн ба. За Джеки хурдл хүүхдүүд аваад нааш ороод ир. Гадаа нэг зүйл биш вэ? Something's not right гэсэн байхгүй. Тэгээд ороод ир гэсэн ба. Тэгээд хүүхдүүд аваад орж ирсэн дараа би нөгөө зүйлийг хитэд удаа харсан даа гэсэн ба. Тэр яриг нь бид нар болж өгөх бичлэгээр оруулахыг бодно. Гэхдээ энэ нөгөө нэг зохиогч ирэх нь бас харамлаа тий. За ингээд замаар доошоо гүйжснээс харамсны хажуугийн хашаанд даваад гарчихсан. Би яг үннийг хэлэхэд тэр амтан дор хаяж 2.5 м өндөртэй байсан болов гэж бодож байна. Ерөөсөө хэтрүүлж хэлээгүй. Би энэ тэр чигтээ үсээр бүрхэгдсэн байсан. Зүгээр л зогсоод бидлүү ширтэж байсан аимшигтай байсан. Тэгээд тэр үед бас орчин тойрон таг чимээг болчдөг. Тэгээд нөгөө ойн зах руу хартал нөгөөх нь яг ойн гаднах жалгам зогсоод бидний ажиллаад байж байгааг би харсан. Би хашрах гэж үтсэн боловч хоолоо зангираад дуу гардаггүй. Байшин руугаа гүйж очиод ээжигээ дуудаж чирч гаргах гэсэн боловч айсандаа болоод ганц зүг хэлж чаддаг үнэхээр их айсан гэж байна. Тэр бараг 3 м өндөртэй асар том биетэй өргөн мөртэй хүн байсан гэдэг. Хүн шиг. Тэгээ биеийн тэр чигээр хөрөн хар өнгийн үсээр бүрхэгдсэн. Зарим хэсгийнх нь үсэн тийм бууралцсан юм уу гэмээр байгааг би анзаарсан. Яг л тийм хөгшөрж байгаа амт шиг зарим газараа саарл туяатай байсан гэж үснэ. Тэгээ энэ хэргийн талаар орон нутгийн сонин телевизүүд бол зөндөө мэдээлсэн. Хожим нөгөө нэг Bigfoot-ийн тухай олон баримт киноны нэг хэсэг бол гарсан л да. Энэ киног нь болохоор тэр Mafia Patreon сувг дээр эсвэл McGill Media гэдэг McGill гэж унших байхад G гэж I орж байгаа юм чи тэ. McGill Media гэдэг YouTube дээр сувгууд мэд юм билээ. Тэр сувгуудаас бас үзэж болох юм билээ. Тэр Spottsville Mountains-ийн түүх бол тэр энэ юу яасан ба? Rosalie Nunali Red гэдэг тэргүүтээ гэр бүл тэдний 6 хүүхдүүд энд фермд нүүж ирсэн байгаа юм байна. За хуучин ферм дээр Henderson гүнлэгийн Green River голын эрэг хавьд Spottsville-аас зайд орших тэр Mountain Ridge гэдэг замын дагуу байрлал байсан байна. Spottsville-ийн нутгийн иргэдийн дунд энэ газрын тухай тийм янз бүрийн яриануд бол байдаг. Хүмүүс яаж байгаагаар бол бүр 1935 онд энд нэг эмэгтэй 2 хүүхдийн хаан тэр Mountain Ridge зам дээр гэрээсээ тийм сармагчин мэд шиг өндөр амтнд хөөгдөж гараад явсан. Зугтаас яриа байт юм байна л да. Энэ фермийг өмнө нь бол түрээсч байсан тэр Nunali-гийн гэр бүлд бол тийм сони явдал ярьж өгсөн байна. Тэгэд нэг өдөр бол ингэсэн байна. Байшингийн арын хаалга гэж үүдэг чинь back door гэдэг тийм. Арын хаалган дээр зочиж арын хаалганаас нь цааханд нэг дотгошоо ингээд нөгөө гэрлүү ширтээ байшин руу ширтээд байсан тийм юу харсан байл да одоо ингээд өвсөрхөг том амтаа гонготлоо. Хитэд одоо буудаж үтсэн гэж аахгүй юм том. За тэгээд оноогүй юм шиг байна. За мөн тэр Green River мужийн ойр орчинд бол мангасууд, авраг сармагчингууд болон бусад ажиргалтай үзэгчдийн тухай яриа бол 1960-аад оноос эхлээл гараад ирсэн. За тэр Nunali-гийн фермд их айдас хүйдсэр бол тэднийг нүүж ирснээс хойш удалгүй эхэлсэн. За хамгийн дөрөвд нөгөө өөрхийн нэг амжиргаа салгахны хэдэн дахиатай байсан байна.
Өдөр болоод гараад ирэхэд дахинууд нь цөөрүүлдэг гинэ. Мгм. Ингээ харахад дахинууд нь болчиход байдаг. За тэгэнгუут нь хүүхдүүд нь ч гайхаад тэр аваараа явж байгаа өгсөн нохооны эсийг олсон баг. За ингээд хэдэн сарын хугацаанд бол яг л нэг тийм адилхан байдлаар зэрлэгээр өнөөгдсөн. Дахиад 8 нохооны эсийг олсон баг. Удалгүй бол юу орилох дуунууд бол ойгоос шүн болохоор сонсог. За ингээд Нунаалигийн гэр бүлээс бол тэр мангастай хамгийн түрүүнд 3 хүүхэнд харсан баг. Нэг үдээс хойш тэднийг байшингийнхаа үүдэнд сууж байхад тэр амтан гараад ирсэн баг. Модон дорс. Тэгээ хүүхдүүд түүнийг бол бараг 3 м өндөртэй биеийн тэрч хэрэг үсээр бүрхэгдсэн дөрвөлжин ирүүтэй гэж байна. Яг л том мэт шиг агуу хүний ирлицийг тийм сонь харагдсан гэж байна. За энэ амтан бол байшингийн хажууг ойн зах дээр зогсоод хүүхдүүдийг нэлээд ажигласан баг. Нөгөө амтан хүүхдүүд рүү амар чангаар орилж эхлэхэд ээж нь болон одоо ээж нь тэр Роза гэдэг баха ээж нь гүүж гарч ирээд мөн л одоо тэр амттай нүр тулаад ингээд чочирдоод ээж хүүхдүүд нь айсандаа байшингаа гүүж орох үед нөгөө амттай ойроо буцаад орцсон баг. За тэгээд нөгөө тэгж ярьсан баг ойн дундуу ингээд маш том зүйл ингээд модны мөч ингээд тасцсан тоглаад гүүх бол бид сонсоод үлдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүдээ бол гэртээ оруулаад хүүхдүүдэд гэсэн ба хөөе цаа чи Bigfoot байна гэртээ орцгоо гэж хүүхдүүдээ аваад гэр рүү орсон байгаа байхгүй. Ойн зах руу харсан чинь юу байсан нөгөөх нь яг ойн гаднах жалганд зогсоод ажиллаж байгааг би харсан гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдүүд нь сүүлд нь тэгж ярьсан. Манай ээж бүр яг цааш цагаан нүртэй болсон байсан. Айсандаа болоо. За мэдээж өөрөө бол хүүхдүүдээ гэртээ оруулж амжсан. Тэгтээ тэр амтан хүүхдүүдэд бидэрт бол халдаагүй. Тэндээ зогсоод биднийг ажиглаж ирсэн. Ер нь нэлээ өндөр биетэй амтан байсан. За ингээд энэс цааш үйл явдлууд өрнөд эхэлсэн. Нөгөө амтын юм уу эсвэл яг тэрнтэй адилхан өөр амт юм уу мэдэхгүй ерөнхийдөө байшингийнхаа ойролцоо бол олон удаа таардаг болоод шүнд болохоор байшингийн дээвэрлүү чулуу шидсэн. Гахамнууд гарсан цогтдог. Тэгээ шүн дунд хаалгууд ажигт балбал гэж мөрөг зүргөөд. За тэгэхээр яадаг. Сэрчдэг. За ингээд шаан дотор нь харанхууд ингээ ороод ирээ байшингийн тойроод алхаад байдаг байхгүй тийм шүн болгоод. За цонхоор дотор шаагаадаг гэсэн гэж байна. За ингээ фермийн нохооноо тэдгээр амтыг ирэх болгонд гүтлээ айдаг, байшингийн үүдний довжон доогоор ордог, хідэн цагаарч хамаагүй нуугдаад гаслаа суучдаг. Манай гэр бүлийнхэн бол тэднийг өдрийн гэрлээр хит хэд удаа харсан ш. Ер нь л шүн их идэвчдэг, шүн их ирдэг. Шүн гарч ирээд хаал руу одоо шулуун модоо шиддэг. За ингээд 1975 оны тэр зууны турш бол нэг ямаа баг бүх дахиаг нь райдад ирээд аваа явцсан гэж байгаа байхгүй. За нэг удаа бүр ингээд нохоо халаад ингээд хашаан дээр нь тогтсон. Ингээд тохоо тавьсан тийм тохиолдол байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж байгаа. Тэгээ ингээд өндрийг нь бол нэг 2.7-оос 3 м гэдэг. Нүд нь улаан өнгөтэй гэж байгаа. Улаан харагддаг. Өнгөхийн үнэртэй, булчинлаг, өргөн мөртэй, бараан өнгийн өтгөн үсээр бүрхэгдсэн гэж дүрссэн байгаа байхгүй. Орилж байгаа дууг сонсох бол чихэн чийртэй орилдог. Ихэнхдээ 2 хөлтэй хойд хөлөөр дээрээ явдаг ч гэсэн хурдлаад гүүхэн бол 4 хөллөөд ч гэсэн авчдаг ийм байсан гэж. За Нунаалигийн гэр бүл бол цагдаар уустаа өчнөө залгасан гэж. Тэгээ Кентагийн мужийн цагдаар ууссан тэгдэг энэ энэ одоо баалаач дахиад ярьж байгаа. Тэгэнгუут нөгөө цагдаар тэгээд нөгөө Хендерсны нөгөө бас ганц нэг тийм юм сонссон шерифүүднээс ингэдэм байл да. За наац нь ер нь тоглоог юм шиг байна. Наач үнийг яриад байна. Ер нь очиод шалгаад үзье гэсэн ба. За тэгсэн чинь нөгөө яг хүмүүс жоохон тохиурхсан байна л да. Цагдаа магтаар нэхэндээ ингээд тэгсэн чинь тэгсэн ба. Нэг цагдаа бол гэсэн ба та нар зүгээр л бааваа харсан гэж хэлчихээч дээ. Тэгээ та нар одоо заавал гэж сенсац үзэх ямар хэрэг байна гэж хэлсэн бохоггүй. За тэгээ нөгөө сүүлдээ нөгөө цагдаа нь дуудлах ээж авах байсан бүр амар. За тэнгууд Роза яасан гэхээр нөхрийн баат гэж байгаа байхгүй. Тэгээд нэг ярьслага өгсөн ба. Тэгсэн чинь ингэсэн ба. Манай байшингийн гадаа шүнжин цэцэг том гэрэл байсан гэж байна. Нэг удаа би тийшээ хартал яг тэр гэрлийн доор нөгөө зүйл зогсож исэн. Түүний нүур нь яг л нэг тийм арьс шиг их сонио харагдсан. Биеийн тэр чигээрээ үстэй, гар нь их урт, маш өндөр. Янхуу юу хар хүрэн үсээр бүрхэгдсэн. Шүн байсан ч гэсэн нөгөө гэрлийн доор байсан болохоор би их тод харсан. Мэдээж би хашгирч их нэртэй Жеки хурдл хүүхдүүдээ аваад наашаа ороод ир гэж хэлсэн. Гадаа нэг л биш байна гэж би бас хэлсэн ингэ. За ингээд ер нь энэ бол хэтрүүлсэн яриа биш гээд. За тэгсэн чинь нөгөө баавга байна гэж ихэлсэн хүмүүс нь тэгж ярьсгаар хэлсэн байхгүй. Баавга биш гэдгийг би мэдэж байна. Би баавгаг бол мэднэ гэдэг байхгүй. Тэгээд одоо нөгөө тэгсэн чинь нөгөө бууцсан тухайгаа ярьсан юм байна. Цагаас чинь баавга наацсан бол баавга ах.
Хамаагүй битээ баавга буудаад байгаа нөгөө цантан баг нөгөө загинсан байгаа юм аа. Тэг тиймгүй яриа бол болсон байгаа. Тэгтээ хин тэгсэн байгаа. Баарт бол би юу ч байсан хамаагүй. Хэрвээ тэр зүйл дахиж одоо гэр бүлийн занал хийх юм бол би шууд л одоо эзээ өөр бодно. Тэгэх бол хэлсэн байгаа. За ер нь хүүгийнх нь өгсөн ярилцлага дээр бол манай апод цагдаагийн тусламжийг хүлээсэн. За тэгэнгუут нь нөгөө яг цагдаа ингэ дуудангууд бас ирдэг юм байна л да. Эренгууд нэг дохой дуурна штэ. Дохой дуурангууд тэр дохойг нь хараад гэрэл ойроо яваад орчт юм байна л да. Тэгэл цагдаа явангууд буцаад байгаа гэдэг. 5-6 удаа дуудаг гэсний дараа цагдаа нар манай дуудлагыг авах болцсон. Дахиж зээс туслаагүй. За энэ дээр бол энэ ярилцлага нөө Bigfoot territory нэвтрүүлгийн одоо юун дээр өгсөн ярилцлага байгаа байхгүй. Одоо Bigfoot territory бол яг гарч ирэх баг. За ингээд Нунали фермийн иргэн тойронд бараг шүн болгон харагдаад ингээд шуугуулаад ирсэн баг. За ингээд 1976 оны 4-р сард энэ гэр бол эзэмшил газараа бүр мөс орхиод явсан баг. Хожим бол тэрхүү фермийн байшингуудыг нураагаад тухайн бүс нутагт бол одоо гэдэг яриаг намжаах баг гэсэн чинь харин ч тэнд амьдсан хүмүүс тэр мангасыг ингэж харлаа гэж Дахиад ирсэн. тэгсэн чинь тэнгит нэг анчин тэгсэн баг. Яг анд явжсэн нэг жалганаас 4 буг нэг туулаа гэж байгаа. Элбэх гээд баах амт үгээ гараад гисэн гэнэ. Тэнгууд мань юу гэж оцоглоо. За ямар нэгэн зүйл эдрэгс өгөхлөний айлгастай бодоод тэгээд яг тэнд ингэж хүлээгээд нөгөө ажиллаж байсан бохцсон. Аюу сонир мэдрэмж төрч гисэн гэж байгаа гэдэг. Айгаад нэг чихүүцээ яг л дотроос нэг хүн авч зүхтаа чи одоо зүхтахгүй бол амжихгүй шүү гэдэг. За тэгээд яг хажууд тийш харсан чинь нэг юм сарвч хаягдсан сарвчыг харсан гэж байгаа. Тэгэхээр тэр сарвчны хаалт нэг хажууд нь 3 м орчим өндөртэй нэг амтыг өөрлөмөд аваад зогсчихсан байна. Тэгээд нэг гарааны ер нь нэг юм ажиглах маягт өөрийг нь хаа зогсчихсан. За тэгээд хоёулаа бие нэг ажиллаж баг eternity гэж байгаа байхгүй. Айгу удаа зогсно нэг хагас цаг маа орчим болсон юм шиг байна. За дараа нь бол юу тэгээ яг тэндээс өөрөө явсан баг. Тэгээд толгойг нь харахад бол айгүй өндөр амьд байсан гэж байна. Айгүй өндөр тийм амьд байсан. Юу хүн рүү дайрчихгүй байгаа байхгүй тийм. Тэгэл тэр яг нөө ингэсэн ба намайг анчин гэдгийг мэдсэн баха гэдэг байна. Тэгээд зэвсэгтэй аюултай гэдгийг мэдэрсэн учраас магадгүй гиндүүж дайрчихсан. Эсвэл зүгээр зүхтагчсэн байж магадгүй гэдэг юм яг бол өгсөн ба. За ингээд зөвхөн Kentucky мужид гэхэд л байна штэ. Энэ амьтантай таарсан 400 гаруй албан ёсны. 400. Энийг нөө юун дээрээс би харсан байна. KentuckyBigfoot.com гэдэг вебсайт нь цахим улс дээр бол энэ гэрчүүдийн яриач дэлгэрэнгүй байдаг юм билээ. Тэрийг унших юм бол үнэхээр сонирхолтой юм гарч ирсэн байлээ. Хэрвээ та ер нь энэ Spotsville-ийн мангас ч юм уу эсвэл Kentucky дэх Bigfoot-ийн талаар сонирхож ивэл тэр Ron Coffey-гийн бичсэн Kentucky Cryptids гэдэг ном байна. Энэ дотор нь юу вэ гэхээр Monsters of the Blue Glass State гэдэг. Одоо яг тэнд зөвхөн юу байхгүй байхгүй. Алмасаас гадна гоблинууд бас байгаа байхгүй тийм. За тэгээд тэр Барт Нуналигийн өөрийнх нь бичсэн Spotsville Monster гэдэг бас ном байна. Тэрийг бас сонирхол бас их зүгээр юм билээ. Тэгээд ерөөсөө ингээд энэ бүхнээс дүгнээд яхад ингэж байгаа байхгүй. Маш олон хүн харсан байна. Асар олон тэмдэглэлүүд байна. Тэр өндөр үнэр тэр дууны өнгөйс хашгирч байгаа байдал тэр бярд чадал тэнхээ өргөн мөртөө инээ тэр хойд хоёр хөл дээр явдаг гэдэг бол бүх юм ингээд таарад байна юм. Тэмдэглэлүүдтэй таарад байна. Тийм учраас энэ амьтан бол үлгэр биш юм аа. Бодит зүйл юм аа гэдэг л гарч ирээд байгаа. Арга ясан ч юм уу, биеийн ч юм уу ер нь огт байхгүй болчих чаагүй шүү дээ. Сонирхол юм. За тэгсэн чинь за энэ бол амьд. Тэгэн гол одоо хэдүүлээ Канад руу орж ирж байна. Канадын British Columbia гэдэг чинь тий. Territory тий. Тэнд бол одоо нэг газар байдаг Мика гэдэг уул байт юм байна. За тэрний бүс нутагт амьдардаг улстай холбоотой түүхүүд бас нэлээд байт юм байна. Баримтууд ч нэлээд байт юм байна. За энэ Мика гэдэг уул нь бол Канадын одоо олон оргилуудын нэг. Тэгээд 70 стейшн 2900 м орчим өндөртэй. Тэгээд British Columbia болон Alberta мужийн хилийн ойролцоо нэг 40 км зайтай байрладаг. Энэ нутаг бол Хойд Америкийн хамгийн зэрлэг, хамгийн бартаа одоо remote гэж ярьдаг шүү. Хүмүүс нэр болго очиод байрлагдсан. Ийм одоо гэдгээр нэлээд албартай, маш их ой модтой, мөсөн голуудтай, хүн очиход их хэцүү. Ийм
уулсын дунд бол олон жилийн турш тийм нууцлагдаагүй тийм түүхүүд бол нууцлагдсан тайлагдаагүй түүхүүд бол яригдсаар ирсэн байна. За хамгийн сонирхолтой нь бол мэдээж Мика уулын алмас гэж байна. За энэ алмас 1955 оны 10 дугаар сард тэр William Rowe гэдэг залуу ганцаараа хэлсэн байна. За ганцаараа хэлж явж байгаад энэ амьтандаа таарсан байна. Тэгсэн чинь хагас хүн хагас амьтан гэж харагдсан гэж байна. Хожим нь бол 1957 онд Rowe нөгөө тагархны шүүх гэж үгдэм биш үү? Тэр нэг хүн чинь ингээд нөгөө мэдүүлэг өгд юм биш үү? Тэгээ мэдүүлэг өгөөд энэ амьтан ойролцоогоор 1 м 80 орчим сантиметр өндөртэй 180 см өндөртэй хөрөнгө өнгийн мөнгөлөг үзүүртэй өтгөн үстэй өвдөг хүртлээ унтсан хүчрэхэд гартай өргөн хөлтэй бүр хөхтэй байсан гэж үзсэн. Ийм Эмгэгчэн байсан байна. За Роугийн харсан энэ амьтан бол өмнөх үеийн нөө яригдаг ярианд жоохон өөр байсан гэж байна. За юугаар өөр байсан гэхээр энэ British Columbia бол яг алмас гэж нэрлэдэг юм. Аврах биеттэй индиан хүн гэж. Одоо энэ амтныг тэгээд хүн төрхтэй аврах биеттэй тийм бараг юм овг байдаг гэж магадгүй гэсэн таамагс тухайд гарч ирсэн юм байна л да. За тэгээд William Rowe-гийн энэ үйл явдлыг болохоор орчин үеийн алмасны дүрслэлийн эхлэл болсон гэж үздэг хүмүүсээс байд юм байна. Тэгээд нөгөө энэ яриа айгуу тийм дэлгэрээд тэгээд Rowe-гийн энэ хэрэг явдлаас өмнө бол алмасыг хөвчлэн хүнтэй төстэй аврах биетүүдийн нэгэн төрөл эсвэл уугуул хүмүүсийн домогт гардаг аврах омог мэтээр ойлгодог байсан ба. Энэ ойлголтны хөвчлэн уугуул ард түмний аман боломжлол яриан дээр домгоос ерөнхийдөө үүсдэг гэж ойлгож болно. За Роугийн өгүүлсэн горилла одоо энэ дүр төрхөөр бол олонний анхаарал орсноор алмасны тухай төсөөл аажмаар өөрчлөгдөж хүмүүсийн нүдэнд аврах сармагчин горилла шиг амьтан гэсэн тийм дүр зургийг бол нэлээд тодорхой гаргаж ирсэн байна л да. За энэ газар зүүн үүднээс нь авч үзэх юм бол Канадын энэ Rocky Mountain гэж байгаа шүү дээ тийм. Энэ Мика бол тэр Fraser голын хөндөй Harrison нуур зэрэг алмас нэлээд ажиглагддаг хэмээн яригддаг алдартай бүсүүдийн ойролцоо. Британий Колумбийн мужийн зүрхэнд байр газар гэж байна. За ингээд цэлмэг өдөр оргил дээрээс харахад бол тэр нуур Канадын одоо чулуурхаг улс дээр бол аюул сайн харагддаг. Ялангуяа тэр Robson уулс харагддаг. За Robson ч 3950 м байдаг баг шүү 70 түвшинээс дээш тийм. Канадын нуур улсын Rocky улсын ноён оргил бас тооцогдсон юм байна. За энэ Мика хэмээх нэр нь бол 20 дугаар зууны ихээр уулсын дээд билээс олборлож байсан гялтгамнуур буюу Мика хэмээх ашиглалтнаас үүддэг гэж байна. Тухайн үеийн уулын ингэрт бол энэ эрдэсийг олборлоод уурхаанууд ажилладаг байсан. Уул орчмын бүс нь хойд бүсийн хүйт уур амьсгалтай, өвөл нь урт, их цастай, зун нь харьцангуй сэрүүн байдаг гэдгээр нэлээд алдартай. За өвлийн үйлрэл бол энэ агаарын температур бол хасах 20-оос доошо буудаг гэнэ. Ер нь нэлээд хүйтэрдэг. За уулын доорх хөндийг орол тэр Макленан гэдэг гол урсаж Fraser хоолын савд нийлээд энэ бүс нутагт бас Robson мужийн байгалийн зохицуулалт газар гэж байрдаг юм байна. Ер нь 2300 орчим км квадрат нутагтай ЮНЕСКОгийн нөгөө World Heritage гэсэн дэлхийн өгөгдсөн. Ер нь бол Канадаа бол байгалийн бас хамгийн юм үн цэнтэй гэх юм уу да тийм ийм бүс нутаг гэж тооцогдсон юм байна л да. За энд бол сур мод нэлээд ургадаг. Ялангуяа тэр хар гацуур их ургадаг гэж байгаа. За тэр намархаг газраар нь бол хандгай амьдардаг. Ой модд нь цагаан сүлд буг хар бааваас тааралдана. Мод урах шугамаас дээш өндөрлөгд бол хад асгах ихтэй бүсэд бол caribou, grizzly бааваа, уулын ямаа, мөн аргалтай төстэй том ивэрт хоньнууд. За мөн одоо загснууд бол нөө ижил нэг хөрхрийн ихтэй учраас тэнд нь бас бааваа их байд юм байна. Загас байдаг юм байна. Тэгээд нөгөө загсчин гэдэг юм биш нөө өксөж ингэж улирал нь болохоор ингээд хөрхрээр голоо өксөж сэрээ ингээл тэндээ очиж үрсэж хаад өгдөг юм шиг юм л да. Тэгэнгүүт нөгөө загасчд очдог зэрлэг амьтад цугладаг баавгаанууд цугладаг газар болж найрлж байдаг тийм. Тэгээд нөгөө одоо нөгөөх маань бас очих юм биш байгаа байхгүй. Тэгэнгүүт энд байдаг тэр нөгөө нэг swap гэдэг нэртэй уугуул омог байгаа байхгүй. Тэд нар болохоор тэр салиж гэдэг хэлээр ярьд юм байна. Яг тэр хэлнийхээ нэг арай нэг өөр аялгаар нь ярьд юм шүү. Тэгээ уламжлал амьдрал нь бол мэдээж загасны аж ахуй, ангөрөө, тэгээ ангаас олсон зүйлээ худалдах зэрэг тулгуурладаг. За шусвапууд бол түүхийн туршид бол ер нь бол Bigfoot-ыг харсан, алмасыг харсан гэх яриагаа бол нэлээд нэрд гарсаар ирсэн. Уулын авраг биетүүд зэрлэг хүмүүсийн тухай барууны судлаачдын бичиж үлдээсэн анхны тэмдэглэлүүд бол 1890-ад оноос эхэлтэй байдаг. Эндээс бол шусвапуудаас авсан яриа бол нэлээд байд юм байна л да. Ялангуяа тэр 1892 онд хэвлэгдсэн Британий Колумбийн ард түмний тухай тэмдэглэл хэмээх бүтээл дээр бол Канадын нэрт геологч доктор Жорж Мерсер Доусон гэдэг хүн байна. Тэр хүн бол ийм тэмдэглэл үлдээсэн байна. За яг тэр хэсгийг унших юм бол
Шүүсвап хүмүүс заримдаа зэрлэг байгаль үл мэддэх биетүүд тэднэлүү чулуу шидсэн гэж ярьдаг. Ялангуяа шөнийн цагаар галын дэргэд сууж байхад нэгэн чулуу гал руу унахыг хэлсэн гэж байна. Шүүсвапууд ийхүү нууцлаг биетүүд амьдардаг гэж итгэдэг тул ой мод уулын бүс нутгуудаас аль болох зайлсхийдэг. Эдгээр амьтдын талаар илүү дэлгэрэнгүй тэмдэглэсэн мэдээлэл бол байдаг. За энэ дээр хэнийг ярьсан юм шиг Шотландын нөгөө Джеймс Тейт гэдэг Шотландын яг Шотланд гаралтай Канад хүн баггүй. Шотландд төрөөд Канадад амьдэрсэн. Тэр хүн болохоор 19-р зууны сүүл 20-р зууны ихээр энэ салын шилт овг аймагуудтай хамтран ажиллаж тэдний аман уламжлал номгийг бол нэлээд судалдаг. За түүний одоо тэр ном байгаа 1900 онд хэвлэгдсэн. Британийн Колумбийн Томпсоны индианчууд гэдэг тэр ном. Дараа нь Шүүсвапуудын дунд гэдэг энэ бол 1909 онд хэвлэгдсэн үү. Энэ хоёр бүтээлүүд дээр бол ингэсэн байна. Аврал биетүүдийн тухай буюу зэрлэг хүмүүсийн тухай маш олон тийм домог түүхийг багтаасан байна. Энэ номдоо. За эдгээр биетүүдний хөвчлэн уулын агуу аслагдсан ой модонд амьдардаг гэж үздэг. Өөр овг аймагуд тэднийг янз бүрийн нэрээр дууддагч Шүүсвап хүмүүсийн ойлголтоор эдгээр оршихуй хүн ба амьтны дундах шинжтэй биетүүд тэмдэглэлтэй ингэсэн байна. Шүүсвап хүмүүс тэдний тухай ил тод яхахыг хөвчлэн аюултай цэгтэй гэж үздэг учраас нэг ярьдаггүй. Хэний бичснээр бол Тейтийн бичснээр бол зарим домогт эдгээр аврах биетүүдийг хүнийхтэй төстэй боловч илүү том биетэй зэрлэг бүх бие нь өтгөн үсээр хожигдсан өөр нэгэн төрлийн хүмүүс гэж дүрсэлдэг. Тэд маш хүчтэй тул тон ам амьтдыг хөөж гүйцэн барьж боомлох эсвэл хүзүүг нь хуулах замаар агнадаг. Мөн кемпэс ч юм уу тэр уснасаа холдсон хүүхэд эсвэл эмэгтэйчүүдийг барьж авч явдаг тухай бас өгүүлсэн байдаг. Шүүсвапуудын итгэл үнэмшлэр эдгээр амьтад ихэвчлэн аслагдсан газруудад ялангуяа уулын агуу болон өтгөн ойд амьдардаг. Тэгээд хүмүүсийн суурьнгаас болж өгөө зайгаа барьдаг гэж байгаа. За Тейтийн бас нэг өгүүлсэн зүйл ингэж байгаа. Домгийг нь сонсч үзээд ой модон дотор ингээд мэддэхүйс том уул мөрөлдөөд гинэ. Одон дээр ч юм уу тамаа мамх шиг ч юм уу самардаг ч юм уу уул мөрөлдөөд гинэ. Тэр нь бас газар нутгаа тэмдэглэж магадгүй үзүүлээд байгаа байхгүй. Тэгээд мэдээж нөгөө одоо нөгөө загас байраа тавьсан байсан загас магсыг тий одоо шомбдох ийм зүйл бол нэлээд гард юм байна л да. За энэ дээр судалгаа хийсэн бүр яг Рене Мека уулын мангасны тухай судалгаа хийсэн судлаач бол Францын Рене де Хиндин гэдэг хүн. За энэ дээр бас сүүлд нь Жорж Грин гэдэг хүн нэмэгдэж байгаа. За энэ хүмүүс бол эхлээд нөгөө мод бэлтгэгчтэй уулзаад баримтжуулж авсан байна. Одоо мод бэлтгэгчтэй уулзсан байгаа. Загсчтай уулзсан байгаа, анчттай уулзсан байгаа, аялагчтай уулзсан байгаа, орон нутгийн хэрэгтээс уулзсан байна. За ингээд баримтжуулсан байдлаас нь үзэх бол ингэж байгаа. 1951 онд Онтарио гэдэг чинь Канада тий. Онтариогийн Китченер хотоос ирсэн нэгэн алтайгч өөр тохиолдсон зүйлээ Ренед ярьсан байна. За юу гэж ярьсан бэ гэхээр тэр Фрейзер голын баруун ирэг дээр байрладаг Макбрайд тосгоны орчинд хуучин тэр юу Джон Кэш гэх эзгүй болсон суурьнгаас гол дагуу ойролцоогоор 64 км доош зайд хайгуул хийжсэн байна. За манай хүн бол ингэсэн байна. Нэг шөнө үл мэддэх амтан кемпрүүнд дайрч ороод бүх зүйлийг сүлгэсэн байна. За тэр амтан бол модноос сүлгэж хадгалсан одоо хинний мах гэсэн юм шиг. Ингээд нөгөө мааваа дэвдүүлэхгүй гэдэг чинь ингээд модноос ингээд өлгчтэй юм байна шүү дээ. Бүр өндөр тэгсэн чинь тэр мах захын нутал аваа гэсэн гэж байсан гэж байгаа байхгүй. Тэгээд цасан дээр мөр үлдсэн байхыг харахад бол тэр хүнийхтэй төстэй ихтэй 30 см орчим юм. Тэгээд нэлээд өргөн тийм мөр исэн гэж байгаа байхгүй. За 1955 онд Мика ууланд болсон тэр Уильям Роугийн түүх гэж байт юм байна. За Уильям Роу яасан гэхээр энэ бол яг орчин үеийн алмас судлалын хамгийн сонголттой жишээнүүдийн нэг гэж энэ хүний яг домгийг одоо юу үздэг юм байна л да. За 1955 оны 10 сард хурдны замын ажилтан туршлагатай анчин Уильям Роу Мика уулын орчинд ажиллаж исэн байна. За энэ бүсэд бол зам барих, ажилд оролцох байсан тэр багийн гишүүдийн нэг юм байсан. Тэ нэг амралтын өдөр ууланд алхаж одоо юу яасан ба нөгөө ан хийх газараа нэг сонирхсан байгаа. За энд ингэж ан хийвэл отлт ингэж зохион байгуул гоё юм байна штэ гэдэг. За тэгсэн чинь бууга авч явсан гэж байна. За ингээд яг манай хүн бол ан хийх бодлого гэсэн. Ерөнхийдөө буугааны байраа явуулсан. За уулын бартаатай хүн бараг очтгүй хэсэг рүү очихоор шийдээд тэгээ тэнд хуучин орхигдсон уурхаа байсан ба нөгөө олборлдог. За руу яг тэр бүсэд бас яг тэнд уурхаа ойрлцоо нэг гризли баваа унгаж исэн байлаа. Тэр нь жилийн өмнө гэж байгаа. За энэ тохиолдол бол нэлээд онцгой очил бүтэлтэй юм болсон гэж байна. За маш нарийн за түүний тайлбараар шижлэг ухаанд бас маш ойрхон юм тайлбаруудыг гаргаж ирсэн гэдгээр нэлээд онцлог. Приматологи
гээд одоо шинжлэх ухааны нэршилч гэсэн нэг тийм түгээмэл ашиглагддгүй байжгаад яг тэр үед бол raw энэ амьтны биеийн болон ер нь олон нарийн онцлогийг нэлээд тодорхой тайлбарсан байдаг. Тэгээд ингэж байгаа. Толгоон дээд эсний яс товгорч байгаа. Том трапез болчин, жижиг чих, хавтгай нүүр, уртгаар зэрэг олон шинжийг бол энэ дээр маш дэлгэрэнгүй дурдаад хожим 1957 оны 8 дугаар сарын 27-нд Уильям Роу өөртөө тохиолдсон явдлын талаар албан ёсны тангарагтны мэдүүлэл гарын үсэг зураад мэдүүлэг өгсөн байт юм байна. За энэ банд бичгийг болохоор Эдмонд Кемптийн хууль зүйн хэлцэс боловсруулж бүртгэж аваад за энэ тангарагт мэдүүлсэн байх. Ер нь бол алмаз судлаач Джон Гриний хүсэлтийн дагуу гаргасан баримт байсан баг. Тэгээд Грин болохоор нөө Роугаас асуусан байгаа байхгүй. Асуухад 1957 оны 8 дугаар сард Эдмонтон хотод тэр Айван гэж байна шүү. Тэгээ Айван Сандерсон гэдэг. Үний тэр жигшүүрт цасан хүн домог амьдсан гэдэг нэртэйгээр бас нэг бүтээл гаргасан баг. За мэдүүлэгт ингэж яриа өгсөн баг. Энэ Роугийн ярьснаа штэ. Би баг байхасаа эхлэн Мичигийн ойд өссөн. Зэрлэг амьтдын амьдрал зам байдлыг ер нь сонирхож судалдаг байсан. Хожим би Альберта мужи хойд хэсэгт ан хийж тавьж гэр бүлээ тэжээдэг болсон. Энэ бол миний орлогын нэг их өсвөр. Тэр үед би байгальд олон цагийг өнгөрүүлж зэрлэг амьтдыг зүгээр л ажиглан суух дуртай байсан. Тэд намайг үргэлж гайхшруулдаг байсан. Гэвч миний амьдрал зэрлэг амьтантай холбоотой хамгийн итгэмээр үе явдал нь Британий Колумб мужийн Tate John Cash хэмээх жижиг суурингийн ойролцоо тохиолдсон. Энэ газар нь Альберта мужийн Jasper хотоос баруун тийш ойролцоогоор 130 орчим километр зайд оршдог. Би тухайн үед Tate John Cash орчимд баригдаж байсан хурдны зам дээр 2 орчим жил ажиллаж исэн. 1955 оны 10 дугаар сард зүгээр л цаг нөхцөөхийн тулд Мика уулын орой руу орхигдсон хуучин уурхайн зүг ойролцоогоор 8 км алхахаар шийдсэн. Хөнгөн авиралт хийсний дараа үдээс хойш 3 цагийн үед уурхай харагдах газар би хүрлээ. Намхан буттай хэсгээс гарч задгаа талбайд ормогц эсрэг талын бутан дунд гризли баавга мэт нэгэн зүйл надад харагдав. Өмнөх жил нь би яг тэр хавьд тэр гризли баавгаг буудаж байсан юм. Тэр амьтан надаас ойролцоогоор 70 метрийн зайд байсан ч би буудахыг хүссэнгүй. Учир нь түүнийг буудсан ч тэндээс авч гарах боломж надад байхгүй. Тиймээс би жижигхэн чулуун дээр сууж гартаа бууга байран ажиглаж эхэллээ. Амьтны толгойн хэсэг болон нэг мөрөн баг зэрэг харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа тэр босож задгаа талбай руу алхаж гарч ирв. Тэгэхэд би энэ баавга биш гэдгийг ойлгосон юм. Миний анхны сэтгэл бол асар том хүн мэт харагдсан. Өндөр нь ойролцоогоор 1.8 м, мөрний өргөн нь бараг 90 см, жин нь 130 орчим кг байх шиг санагдсан. Биеийн толгойноос нь хөл хүртэл мөнгөлөг үзүүртэй бараан бүрэн үсээр бүрхэгдсэн. Гэвч тэр надад ойртох үед хөхийг нь харахад эмэгчин болохыг би ойлгосон. Гэсэн ч биеийн хэлбэр нь эмэгтэй хүнийх шиг морой биш. Мөрнөөс ташаа хүртэл шулуун өргөн. Гар нь хүний гараас илүү бүдүүн, бас илүү урт, бараг өвдөг хүртэл хүрч байсан. Хөл нь хүнийхээс өргөн, урд хэсгээрээ 12-оос 13 см орчим өргөн, харин өсгий рүүгээ нарийссан байдалтай. Алхахдаа хөлийн өсгийг эхэлж газарт тавьж байгааг нь би харсан. Мөн хөлийн уланд нь саарл хөрөн өнгийн арьс ил харагдаж байсан. Тэр миний нуугдаж байсан бутны захад надаас 6 м орчим зайд ирээд бөхтөж суусан гэж. Дараа нь гараараа бутны мөчөөр татаж навчийг шүдэрээ зулгаан идэж эхэлсэн. Навчийг идэхдээ уруул нь нилээд уян хатан хөдөлж байсан. Би маш ойрхон байсан тул шүдэн цагаан жигд байгааг хүртэл олж харж чадсан. Толгойн хэлбэр нь надад Африк гаралтай хүний толгой баг зэрэг санагдуулсан. Толгойн арын хэсэг нь урд талаасаа өндөр байсан, хамар нь өргөн, хавтгай, харин уруул ирүүн хамраас нь илүү урагш товоосон харагдсан. Гэхдээ ам хамар чихний орчмоос бусад нүүрний хэсгийг бүрхсэн үс нь түүнийг хүнээс илүү амьтын шинжтэй харагдуулж байсан. Толгойн гартлын үс хүртэл 2-3 см урт биш, нүүрэн дээрх үс нь бүрч богино байсан. Чих нь хүний чихтэй төстэй боловч нүд нь баавга нүд шиг жижигхэн хар өнгөтэй. Харин хүзүү нь хүнийхээс илүү бүдүүн богино байсан. Холимог гэдэг чинь маш таарлаа шүү дээ. Тэгвэл баг хичүүдээс уч. Би түүнийг ажиллаж байхдаа энэ газар кино зураг авалт явагдаж байж магадгүй. Миний харсан зүйл бол хүнийг амьтан шиг хувцсан жүжигчинч байж болно гэж хүртэл бодсон. Гэвч илүү сайн ажиглах тусам ийм амьтныг хуурамчаар бүтээх боломжгүй гэдгийг ойлгосон. Дараа нь миний олж мэдснээр тэр хавьд ямар ч кино баг байгаагүй. Бүр Мика ууланд амьдардаг хүнч байгаагүй. Эцэст нь тэр амьтан миний үнэрийг авсан мэт бодны завсраар над руу шууд харав. Нүдэнд нь гайхсан төр илэрсэн ба тухайн мөчид тэр үнэхээр хөвгөлтэй харагдсан тул би өөрийн ирэхгүй инээч гисэн.
Тэр бүгдийнсэн хэвээрээ 3-4 алхам ухраад дараа нь бүтэн өндрөөрөө босож ирсэн зүг рүүгээ хурдан алхаж эхлэв. Явхдаа мөрөөрөө эргэж над руу харсаар байлаа. Айсан мэт санагдаагүй харин танихгүй зүйлтэй ойртож харилцахыг хүсэхгүй байгаа мэт харагдсан. Тэр үед би хэрвээ би үүнийг буудчихвал дэлхийн эрдэмтэд асар сонирхолтой олдор болох болов гэж бодсон. Би өмнө нь Sasquatch-ийн тухай, Британийн Колумбийн индианчуудын домогт гардаг аврах хүстэй хүмүүсийн тухай олон түүх сонсож байсан. Магадгүй энэ тэдний нэг байж болох юм гэж бодсон. Тиймээс би бууга түнлүү чиглүүлв. Гэвч тэр амтан хурдан алхасаар дахин толгоогоо эргүүлж над руу харсан. Уг мөчид би бууга доош буулгаж түүнийг амтан гэж нэрлэж байсан ч тэр үед надад хүн шиг санагдсан. Хэрэв би түүнийг буутчихвал насан туршдаа өөрийгөө уучлах чадахгүй гэдгээ ойлгоод дараагийн бутан донд хүрэх үед толгоогоо арга шидээд хачин дуу гаргасан. Энэ нь хагас инээх хагас үг хэлэх мэт сонсогдож би түүнийг морь янзхахтай төстэй дуул гэж тайлбарлаж чадна. Дараа нь тэр бутнаас гарч Lodgepole нарс модтой хэсэг рүү орсон. Дараа нь би задгай газар гарч ирээд ойролцоох жижиг нурууны цаад талд дахин харагдах хэсгийг харлаа. Тэр ойролцоогоор 200 м зайд нуруун дээр гарч ирээд дахин толгоогоо арга шидэн нөгөө л хачин дуу гаргасан. Тэр дуу ямар утгатай байсныг би мэдэхгүй. Тэгээд л тэр алга болсон. Би түүнийг дахиж хизээж хараагүй. Түүнийг Sasquatch байсан эсхийг ч би мэдэхгүй. Магадгүй энэ нууцын цаад үннийг би хизээж олж чадахгүй байх. Дээр бичсэн бүхэн миний харж санаж байгаа хэмжээндээ үнэн зөв гэдгийг би мэдэж байна. Тэмдэглэл бичсэн William Rowe гэсэн байна. За тэгсэн чинь тэр нөгөө 1957 онд Британийн Колумбид хэвлэгддэг тэр Vancouver Province гэдэг нэртэй сонд энэ William Rowe-гийн учрал энэ явдлын тухай нэг нийтлэл гарсан байна. Тэр гарчин болохоор ингэсэн байна. Анчин Sasquatch-ийн эмгэгчин олж харлаа гэдэг нэртэй юм. Цэцтэй гараад тэгээд тэр дүрслэлийг бол бичсэн байгаа. Тэр яг ерөөхдөө дээр яг өгүүлсэн зүйлийг бол тэмдэглэсэн байгаа юм л та. Тэгээд тэр одоо Rowe-гийн охин Myrtle гэдэг эмэгтэй бас тэр зургийг бас зурж бичсэн байгаа байхгүй. Ингээд Bigfoot хүн үү араатан уу гэдэг нэртэй нийтлэл 1972 онд энэ баримт кино гараад тэгээд нөгөө яг тэн дээр бол охин яриа болж байгаа байхгүй. Тэгээд аавынхаа харсан зүйлийг яриад тэгээд өөрийнхөө зурсан зургийн тухай яриад тэгээд тайлбарлахдаа ингэж байгаа. Аав маань нэг өдөр надаас энэ амтныг зурж өгөхийг хүссэн. Тэр үүнийг Sasquatch гэж нэрлэж байсан. Зургийг John Green рүү илгээх гэж байсан юм. Би аавын хийснээр яг л түүний хүссэн байдлаар зургийг зурсан. Зарим зүйлийг аав маань өөрчлүүлсэн. Жишээлбэл гар нь илүү бүдүүн байх ёстой гэж хэлсэн. Толгой хэлбэрийг өөрчилсөн. Хөх болон нурууны эсхийг ч өөрчилсөн. Ингээд бид хоёр хамтдаа зургийг засаж дуусаад John Green илгээсэн. Хэдэн жилийн дараа Myrtle Wharton болон түүний нөхөр өөрсдөө ч Bigfoot-тэй холбоотой сонин явдалтай учрсан гэж яриа гарахыг би сонссон. За тэгээд оройн цагаад гэрийнхээ ойролцоо намархаг газарт очиж хандгаа ажиглах дуртай нэгэн хүн яг тэр очсон газар нь хандгаа байгаагүй байна л да. Яг тэр оройн тэгээд хачиргалтай санагдаад тэгээ хачирах дуу сонссон гэж байгаа. Нэг удаа биш харин 3 удаа энэ дууг сонссон. Хаширал бүрийн хооронд хэсэг хугацаанд бүрэн намгүн болж байсан. Дараа нь ой мод бүхэлдээ чимээгүй болсон. За тэгээ эрийг сансахаас нөгөө сосом гэдэг үлээ. Тийм аимшигтай байсан. За нөхөр нь бас яриа өгсөн байна. Нөхөр нь бас анчин тэгж байгаа. Би энэ нутгийн бүх амьтны дууг мэднэ. Гэхдээ тэр дуу тэдний алинч байгаагүй. Алиных нь ч байгаагүй. Хэрэв тайлбарлах бол би үнийг шаналлтай хашгиралт гэж нэрлэнэ. Тэр дундаас мэдрэгдсэн зүйл бол шанал байсан. За ингээд 1955 онд William Rowe-гийн өгсөн тэр дүрслэл өнөөдөр хүртэл Bigfoot харсан гэж мэдүүлсэн маш олон хүний тайлбарт бол дахиад автогдаал ингээд яригдаал байгаа. Толгойн товгор орой, нарийсдаггүй бүдүүн их бие, өргөн мөр, хэвийн бус урт гар, өргөн хөл зэрэг шинжүүдийг бол олон гэрч ижил төстэй байдлаар дурдсан хэвээрээ байгаа. Хамгийн сонирхолтой нь эдгээр гэрчүүдийн ихэнх нь William Rowe-гийн тухай огт сонсож байгаагүй тийм хүмүүс байгаа байхгүй. Нийтлэл уншиж байгаа кино мэдгүй тийм хүмүүс байгаа байхгүй. Сэдвчилж яриаггүй байна шүү дээ. Мөн William Rowe-гийн нэр хүндийг хинч ноцтойгоор хэлэлцээтэй гэж үзэж байгаагүй. Түүнийг хуурмаг түүх зохиогч эсвэл худалж байсан гэх ямар ч баримт өнөөдөр хүртэл бол илрээгүй. За энэ үйл явдлууд нь шүү дээ. Ер нь тэр яг сүүл тэр нэг нэршлэн тэр Умард Каролина гэж үүдэг лөө. Умард Калифорнид
Jerry Crew гэх чинь энэ хүний харсан нэг тийм яриа бас байгаа. Тэр нь болохоор Ромпи уучлаас 12 жилийн дараа тэр Патерсон геймлигийн бичлэг гэдэг баха. Яагаад нэг юм цаашаа алхаж байгаа нэг бичлэг байдаг. Яг ингээд усны дээр модон тусгаараа ингээд суудсан байж байгаа. Яг камераар ингээд авсан чинь ингээд босоод алхаад явж байгаа. Алхтаа ингээд нэг ангашаа харцаад буцаад ингээд алхаж байгаа нэг юм. Тэр бааваа гэж хэлэхээгүй яг хүн шиг алхаж байгаа байхгүй. За ингээд он цаг өнгөрөх тусам Уильям Роугийн Мика ууланд болсон учрлын талаар Bigfoot-ийн домог судалгааны төвөнд хамгийн одоо алдартай, сонирхолтой сэтгэл хөдлөм одоо тохиолдлын нэг болж бүртгэгдэж үлдсэн л дээ. За ер нь энэ дээр бол яг олон нэр дурддсан билээ. Сандерсон, Кранц, Джон Грин тэргээд тэгээ яг энэ хүмүүсийн бүгднийхээ тэмдэглэл бол бас байдаг юм байл нэлээд сонирхолтой юм билээ. Тэр бичлэгийг бол гориллийн хувцас өмссөн жүжигчин байна гэсэн нэг юм яриа бол хүмүүсийн байдаг. Гэхдээ ихэнх нь бол энэ яг алмасны бичлэг байна. Одоо бид нэг ер нь яг алмас Bigfoot-ийн бичлэг гэдэг хахад яг тэр бичлэг гарч ирсэн байна. Хаш аваад л гэж байгаа. За нэг тийм сонирхолтой юм. Танихаар одоо ингээд хэрэгүүдийг тохиолдлуудыг хараад тахаар ихэнхдээ нэг Америк нэгдсэн улсын болсон явдал жимшиг тохиолж юм шиг санагдаад тэр нь яг зөвхөн одоо Америкаар ялангуяа Америк Канадаар тархсан их тархсан учраас ингэж юм эсвэл ер нь бусад газар ер нь харагддаг юм уу тохиолдлын үед. Тэгээ одоо ганцхан Америкт байгаа гэдэг тийм. Тэгэхээр яг энэ дээр Америкууд илүү тийм бүртгэж сайн хийд юм уу гэж надад санагдсан. Илүү тэндээ очиод хөдөлгөөд тэмдэглээ бүртгэхэд ингээд үүсэн чинь бас яг харсан гэвэл Сибирь, Умард Европ те Төв Аз, Дундад Азад, Хятадд эдгээр төвд мөвдөд ингээд яг л адилхан ингээд нэг тэд нар маань илүү нэг тэмдэглэжүүлнэхээс илүү амаас ам барьж ирээд ингээд идэв юм. Гэхдээ яг Хятад маттайхыг ингээд судлаад унших юм бол бас тэмдэглэсэн юмнуудаас нэлээд харагддаг байхгүй. Ад модонд явж байгаа таасан, за төвдийн өндөрлөлт таасан гэх те. Ялангуяа тэр торгоны замын дагуу худалдаач тийм тэмдэглэл дээр бол нэлээд байдаг. Одоо амнаас таарсан гэдэг тэр тал дээр бас нэг дугаар хийгэж бодоод байгаа. Тэр ямар ч хойд Америкт бол илүү тэрийг нөгөө ачаал бүгд өгөөд нэвтрүүлэг хийгээд судлаад хүмүүс ч гэсэн одоо ингээд бас ачаал бүгд өгөөд ингээд яваад байдаг. Нөгөө хэд маань бол арай тэр баан болов гэж харагдав. Тэгэхээр нөгөө Америкт ийм байгаад байгаа юм шиг. Гэхдээ тэд нар илүү бичээд байгаа болохоор тэгж санагддаг л байх л та. Гэхдээ одоо бид нар хэдүүлээ дөрөвд хэсэг рүү орох гэж байна. Энэ бол хойд Америкийн их газраас хөдлөөд Европ биш тийм Англи тийм Европ яг Европын Европ гэхдээ Европоос таслагдсан. Нэг арал дээр очих шин тийм үү. За Английн хойд захад ер нь нэг тийм нэг хүний нүдэнд өртөөд ахааргүй нэг хүний анхаарал таашааргүй нэг тийм нор байдаг. За эхний тэр нэр нь бол Булхам гэдэг байж байгаа. Сүүлдээ Булам гэсэн юм байна. Одоо нөгөө яйлан баясгараа энэ чинь бас яг унш заримтай тий. За энэ нуур 65га талбай бүхий цэцэрлэг төрөлнгийн нэг хэсэг. За энд бол улаан хэрэм буг зэрэг одоо амьддаг бас харж болдог. Зарим хүмүүсийн яриагаар бол энд одоо энэ газрын амгалан бай тайван байдлын бол нэг тийм амьтан бололтыг дулдгаа гэсэн яриа бол ер нь нэлээд газар авсан. За тухайлбал 1990-ад оноос хойш энэ бүсэд очсон олон 10 хүн бол өндөр нуруутай, өтгөн ус ноостой том соёотой гэж байгаа. Энийг бүгд бичсэн байна. Улаан автар тийм гэрэлтсэн нүдтэй тийм амьтныг бол харсан гэсэн мэдээ. За энийг бол тэр Northern Umbria гэж байд юм ба шүү дээ. North Umbria гэж байд юм ба шүү дээ. Тэр Умард Umbria гэх юм аа. Тэр нэг бас нэлийн эртнийх нэр яваад байгаа. Тэрний зэрлэг байгаад үнэхээр тийм яг тэр Булхам гэдэг нуурчийг тэр нутагт гэдэг юм да. Булам гэдэг нуур. Тэгээд Буламын аратан гэдгээр ярьдаг юм. За энэ North Umbria-д нь болохоор Английн алс тэр ер нь Шотландтай хэл залгаж очдог. Хойд тэнгисийн дагуу сунан тогтсон тийм урт бас их аялагчид очдог, аюултай, хүн алга болдог тийм нутаг юм л да. Ойролцоогоор 2000 квадрат километр квадрат миль. Энийг шилжүүлэхээр 5800 биш 5180 км квадрат. 320 мянга орчим хүн ам тэнд ямар нэгэн байдлаар ингэж оршин сууж амьдардаг. Англи дотроо бол бас нэлээд сэрэг хүн автобуснуудтай тоогддог юм байна. Хотын хөлөдлөгөө шууганаас ихтэй амьдралаас ерөнхийдөө төрхөн цуглан дэрхийг хүсэж бол энэ North Cumberland-д бол онцгой харагддаг юм байна л да. Тайван ерөнхийдөө нэг юм
хотын ийм хэмнэл өндөртэй газраас гараад нэг хөдөөгийн нэг юм тусгаарлагдмал байдал нь бол энэ дэр сүүн жинхэнэ утгаараа тийм бас нэг юм амсхийх мэдрэмжийг бол өгдөг. Үүнийг дагаад ан амтын хэлбэгтэй нь бол мэдээж одоо аялагчид ирнэ, загасчид ирнэ, анчид ирнэ гих мэтлэнгээ энэ бүс нутгийн бол илүү юм амьд болгож өгд юм байл та. За энэ ер нь яг энэ Англид энэ Британий арал дээр яг хин нэгнээс холхон бай нуугдаг гэвэл энэ Булаамын нуур хамгийн тохиромжтой газар гэж үздэг байна л да. Тэгээ энэ Улаан нуурын араатны тэр харсан хүмүүсийг ингээд ярихлаар орон нутгийн хүмүүсийн тэр бас л том биетэй хүн төрхтэй амьтны тухай домог үлгэр гэл зөндөө юм бас яригдсан байна л да. За тэр нөгөө Америкийн яг нөгөө одоо чи Америкч болохоор юу гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Канадад бол Sasquatch гэдэг нэр нэрээ түгээн болох шиг байна. Sasquatch гэдэг. Америкт бол Bigfoot гэдэг шиг байна. Австралид бол Yowie гэж нэрлэдэг. Австрал тийм. За тэгээд ер нь бол маш олон шинжээрээ энд яригдж байгаа энэ Австралийн Yowie Bigfoot эдэртэй юм төстэй. Америкийн Bigfoot эдэртэй төстэй. Өндөр нуруутай, үсэрхэг биетэй, мич гэмээр. Тэгтээ хүнэрхүү алхдаг. Тэгээд энэ яг ер нь бол нэг юм хойд Америкаас Австрали хүртэл ой шугуу мөн Хималайн шиг өндөр улсын бүсэд отоо хүртэл шинжлэх ухаанд бүрэн танигдаагүй байгаа. Нэг төрлийн тийм за примат гэж арчууд яриад байгаа. Примат гэдэг юу гэж орчуулах юм? Одоо үл таних ийм төрлийн энэ төстэй бич оршин байх боломжтой гэдэг юм таамгийг сүүлийн үед ингээ хүмүүс аяг гаргаж тавьад байгаа судлаач. Зарим нь бол энэ амьтдыг ойролцоогоор нэг 300,000 орчим жилийн өмнө мөхөж алга болсон гэхдээ ойролцоогоор 3.6 метр өндөртэй гигантропитик гэдэг гигант класс аврах гэсэн үг те. Нэг тийм аврах сармагчингийн одоо ийм үлдэл байж магадгүй гэсэн юм таамаг бол байдаг. За өөр нэг судлаачд бол хүний шинж давмгай бүр бидний хөвслийн модноос үлдэж хоцорсон үр дээдсийн нэг салаа байх боломжтой гэсэн. За Англид бол мэдээж луу, мангас, трол зэрэг одоо ийм их омг ихтэй шүү дээ. За үүнээс гадна ийм төлөв хүний тухай яриас байд юм байна. Хамгийн тод жишээ нь дундад зууны Английн ардын домогт гаадаг нөө Woodwose гэдэг нэг дүр. Одоо энэ ой шугууд амьдардаг, мөснөө остой, догшин зэрлэг хүнийг төлөвлөдөг. За Woodwose нь зөвхөн домог ярианд биш, Европын олон одоо уран зурагт яригддаг, дөрслөг урлаг таагддаг, дундад зууны сүлд хэв одоо тэмдгүүдэд бас үргэлжлэгдсэн юм байдаг. За хуучны англи хэлний одоо уран зохиолд нэг хүн чанар багтаа хүнийг бас тийж байрлалт юм байна л да. Одоо тэгээ яг ер нь энэ амьтдыг Woodwose-ыг бол нэг юм хүн гэхээсээ илүү амьтналаг том биетэй догшин хэцгий хэмээн өрөвсөн байдаг л да. Тэгээ эдгээр энэ одоо өвлгөр домгуудад бол Британий арлуудын эртний цаг үеэс үлдээ хоцорсон анхдагч хүмүүсийн аймаг өвгөн талаарх бүдэг бадаг дурсамжийг бас нэг илэрхийлээд байна уу да. Эсвэл хүмүүсийн халсан хэмээн өгүүлж үзвэл урд өмнө шинжлэх ухаанд магадгүй бүртгэгдээгүй. За магадгүй бүр бидний хөвслийн одоо нөгөө юм гинжин хэлхээ гэж байдаг бол тэрний нэг хөдөлж басыг бүрэн болоогүй юм байна шүү дээ. Энийг чинь хүмүүс ингээд нэг юм тасгаа тийм байж магадгүй. Магадгүй тэр одоо нэг пазл гэдэг байгаа хөө бичсэн байна. Одоо ийм олон юм цураад хамгийн нэг юм сэвжүүрнээс байж болох юм аа гэдэг юм. За 2002 онд Newcastle гэдэг хот байдаг шүү дээ. Дөрвөн Newcastle хотоос гараад энэ Болон нуурны орчим очоод сурхаа заасан гэсэн. Өдрийн ихэнх цагуудад бол нэг онцгой үлдэл бол болоогүй. Тэгээ яг ингээл нэг бол маазраал. Тэгэл ойр зуурын сони яриад нэг юм студ нэг хэр гараад нэг гоё болдог шүү дээ. Маазралтаа. За нар жаргахын алдад усан мандтайгүр нэг ерөөхдөө ингээд сашгаад гисэн гэж байгаа. Тэгээд эрчүүд машин луга буцах хэсэг талаар нэг хоорондоо жоохон ярилцаад. Тэгээд за яг жоохон азан сийж аваад яваа. Өдөш гоё байна. Студиэр авсан юм чинь. Тэгэл нар ингээд унаал нөгөө ерөөхдөө ингээд Twilight гэдэг чи одоо ингээд нэг юм орсууд нөө сүмэр каштай нэг юм. Юу гэдэг вэ монголчууд яг нэг юм нар орох гол ингээд юм. Яараал ингээд. За яг тэр үед нөгөө юм яг нуурын нөгөө тал модны захаас нэг тийм хөдөлгөөнийг гэж байгаа. Хөдөлгөөнийг анзаарсан байна. За эхэндээ нэг тийм сүүдэрмэд санагдсан боловч удалгүй илүү тодорхой харагдсан. За тэгээд тэр нь болохоор нэг юм аюу том биетэй ингээд нэг юм ингээд модны дундаас ингээд өөртөө ингээд хаа зогсчихсон гэж байгаа юм. Тэгээд жоох ингээд хөдлөөл бөгөөд ажиглах мөчөр дээр дуурал
нам хүмс осож байгаа чинь. За энэ өдөр бол өгтлээ байсан. Тэгээд боолом нуур бол хэдийгээр нөгөө юм юу ч гэсэн бас хүн амьтан байж магадгүй гэж бодоод тэгээ яг нөгөө аж ахуй эднэр бас байд юм байна л да хажууд нөө жижиг тусган босгоо. Тэгээд эхлээд хүн бах гэж бодсон баг. Тэгээ анхаарлаа төвлөрүүлээд нэлээд ажиллахаар энэ биетийн хэмжээ бол хүн бол биш юм байна. Энэ арай том юм байна. Ойролцоох мод сүйгтэй харьцуулах үзэхэд бол өндөр нь баг. За 8 фут гэж байгаа. 8 фут гэдэг бол 2 метр 10 см орчим. Үнэхээр санагдсан ба. Ингэж тэгээ нөгөө чи харчаад итгэж ядаа. За тэг яг тэр мөчд ингээ нар ерөөхдөө орсон гэж байгаа. За модын цаагаар тэг яг тэр амтан бол ингээ мод руу цаашаа эргээд явсан. За ингэснээр бол энэ амтны дүрс бүдгэрхийн зэрэгцээ хамгийн цочирдом шинжэнд тодор хаагдсан түүний нүд нь байсан. Нэлээд нүдэн тодорхой хаагдсан. За тэгээд нөгөө нүдийг харангуут нөгөө чинь ингээ шижээд нэг улаавтар нүд яриад байгаа байхгүй энэ дөрөв. Тэгээд манай төвчид сэмэрх ингээд юмнуудаа ингээд чинь жишээ л зөөгөөд ингээд нөгөө төс тасалгүй нэг нь харж байгаа шүү дээ. Нөгөө гурав нэг гэсэн юм аа. За ингээ машинда хүрээд за машин руу алхах гэж бас хөөх юм болсон багмаа гэж. Тэгээ очиж ер нь их болгоомжтой байсан ба. Ингээд хөдлөх үед ингээд яг машин руу ороход ингээд араас дагасан ба. Айж явах ингээд нэг зайгаа бариад. Тэгээ энэ амтан бол айгуу цод харагдсан гэж байгаа. Яг тэр үед нь бол одоо юм өргөн хүчрхэг биетэй үсээр хожигдсан бүрэнхийд гялалзах хоёр том соёотой. За энийг нь хараад ирчүүд бол нэлээд айд сандарсан байдалтай загас барих хэрэгслээ орхиод шавартай эргийг уруудам автомашин руу гүүгээд тэгээ гүүгцүүр одоо ой модон ер бусын нам одоо нам хүн болсон гэж байгаа. Тэгээд тэдний яасан алхмын чимээ улам тод сонсогдох болсон өөрт нь. Ингээд нөхцөл байдлыг бүр айцтай болгоод за ингээд машиндаа хүрээл яаралсан суугаа шууд хөдөлсөн ба. Тэгээ энэ дөрвөлээ хоорондоо ярьсан. Энийг бид цааш ярих уу? Одоо яах вэ гэдэг дөрөв хоорондоо яриад за ингээд яг тухайн үед бас нэлээд алдартай байсан Британий тэр хоминид гэдэг ч одоо хүн юм хүн дүрстэй амьтныг судалдаг юм хоминид гэдэг юм байна л да. Тэгээд хоминид судлалын байгууллагын төлөөлөгч Джефф Линкольнд бодсон байна. Тэгээ мэдээллийг айлуулах нууцлах зорьсон боловч орон нутгийн хэвлэл мэдээллийн эрхтүүд энэ төвхийг олж мэдээд улмаар бол энэ амьтныг Жордигийн Йети гэж хэлсэн байгаа байхгүй. За дөрөв дагсныг согтуур болгондоо хэвлэрүүлээ хэрэглэсний үр дагавар хэмээн тайлбарласан тийм юу бол нийтлэл гарсан. Тэрийг нь дуусчихсан. Дүү яг жоохон балгахан ч балгасан байна. Гэвч энэ болоом нуурын орчинд өнөө хүртэл хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн хэд хэд удаа дараал боссын тохиолдолд зөвхөн эхлэн байсныг бол тухайн үед хинч мэдээгүй. За загасчдын үгүйсэнтэй бодлого одоо Bigfoot буюу тэ одоо энэ босож ихсаалтын хамтаар нэгэн адил одоо ангилагдах болсон ба. За нөгөө cryptozoology гэж байдаг биш үү нөгөө ийм шинжлэх ухаанд бүрэн батлагдсан амьтдыг судалдаг тэ. За энэ тохиолдлыг бол нэлээд анхааралтай аваад тодорхой хэмжээнд бас тийм одоо хүрээлэлтэй бас маргаан үсээд за гэхдээ нөгөө нэг яагаад маргаан үсэх гэхээр энэ одоо үлээдлээ шүү дээ болоом нуурын одоо амьтан гэдэг бусдаас ялгах шинжтэй байсан гэж байна. Ихэнх нууцлаг амьтдын ажиглалт бол ганц хүний мэдүүлэг тулгуурладаг бол болоом нуурын хэрэгт бол нэгэн зэрэг дөрвөн хүний мэдээлэлд тулгуурлаж байгаа байхгүй. За Sasquatch буюу одоо юуг бол ихэвчлэн ганцаараа ч юм хоёулаа машин жолоож явсан хүмүүс ч юм уу ингээ хардаг болвол 2 3 тэр бүл 4 хүн нэгэн зэрэг ижил дүр төрхийг харсан тохиолдол бол юм юу хоор юм байл да ганцхан ангилж жүжин дэлхийд. Тэгээ судлаачдын үзлэгээр энэ бол нэг хүний мэдүүлгийг тайлбарлах эргэлзэх боломж хайцсангуй байдаг болвол 4 хүн дээр бол арай өөр юм байна л да. Илүү төвхтэй болтой байна үгүйсэхэд. За эрх бүхий байгууллагууд бол яг энэ мэдээллийг нэлтлээ шалгаад энэ бүс нутагт одоо эрен хайх ажиллагаа явуулах талаар зориулсан тийм санаачлал бол нэг сайн гаргаагүй. За яг энэ явдлаас хойш 1 жилийн дараа Наоми хэмээх эмэгтэй 14 настай өөрийнхөө хүүтэй Дэвидтэй хамт нуур эрэгт нэг тийм пикник хийгээл очсон юм шиг хоёулахна. Тэгээ тэр өдөр бол мэдээж одоо янзын гоё одоо ч та нөгөө машина тавиалтай салхимал дуудаад тэр бүхний бэлгүүж бичсэн юм. За тэрийг шууд хоёлаа алгасаад Дэвид яг ингээд алсч явж байгаа ээж байгаа ингээд мод руу загсан. Тэс тэрийг хараад хүн хэлсэн боо. Тэгвэл
За, Номын хүүгийнхаа харцыг дагаад яг ажиллахад бол ой дотор моддын завсараа маш том юм хөдөлж байгааг анзаарсан баг. Эхэндээ үүнийг бол гэрлийн хуурмын нөлөө болов хэмээн бодоод ингээ өнгөрүүлсэн баг. Дэвидийн дуу улам яардаад ингээ сандарсан байдалтай. Энийг хараа гэж дахиад ингэсэн баг. За, тэнгууд Наоми нэгэн тогтож харсан баг. Яг энэ үед авраг биетийг харсан. Ингээд модон дотор харанхууд ингээд арай ядсан ялгсан гэж байгаа. Бүр нүдээ онийлгож ингэж харсан гэдэг байгаа байхгүй. За, тэгээд шууд нөгөө инстинкт төр хүүг шууд алдаа гэдэг. Эмчлэн их хүн хийж байгаа шүү дээ. Алдаа шууд хүүгээгээд. За, ингээд хүү нь бол яг ингээд хүүгээ алдаа хийхдээ хүн мөргөөс салгалж байгааг өөрөө мэдэрсэн гэж байгаа байхгүй. Ямар арга хэмжээ авах зүйтэй мэдэхгүй учраас нөгөө төр шиг ингээд харцаараа ингээд хараалаа байхгүй нөгөө төр. Тэгээд энд үрс нь бол нэг юм бараан нэлээд том биетэй болох тодорхой харагдсан. За, ер нь бол нэлээд айс. За, энэ сүүдэр гинт тэгээ цаашаа буцаад явахыг Ном хараад хожим тэр яриандаа тэгсэн байгаа. Тэр биетийг алхаж эсвэл гүйж огт хараагүй. Харин зүгээр л одоо моддын дунд нэг уусах мэтэр гэж чимээгүй замхарж алга болсон. За, яг энэ мэдээлэл нэг тийм баг одоо тийм mythical гэж байгаа юм л да. Юм үлгэрийн юм шиг сонсогдоод. Тэгэд өөрөө харсан зүйлээ Наоми тэгж хэлсэн байхгүй. Үстэй тэгтээ хүн шиг хараад гэж хэлсэн байгаа байхгүй. Маш том биетэй нүсэр ийм харагдсан. Ингээд цаг хугацаа өнгөрхийн ирээр ижил төстэй өгүүлэмж мэдээллүүд харсан гэх юмнууд бол үргэлжилсээр байгаа. Зарим хүмүүс бол моддын мөчөд нугарч хуурсан байдал мөн төр зүрийн шиштэй одоо иймэрхүү зүйлсүүдийг бас хүмүүс ингээд төсөөлөд харсан байж магадгүй гэдэг тэгж үтсэн байгаа юм л да. За, ингээд олон нийтийн анхаарлыг шаардсан. За, ангингууд нь тэр криптозоологч, судлаач Jonathan Downes болон Fortein гэдэг нэртэй амтэн судлалын төвийн одоо багийнхан энд ирсэн баг. За, энэ дээр 5 өдөр 5 шөнө төрш булаан нуур ойр орчмын нэг бүрчлэн одоо санаж шалгаад нүдээр үзсэн хэмээн мэдүүлсэн хүмүүсээс ярьцлага аваад шаардлагатай тоног төхөөрөмжөөр байрлуулад ажигласан баг. За, тэгэл нөгөө яг нэг эхнээсээ л ингээл юм ингээл төлөвсний дагуу өрнөөг л байгаа юм л да. Тэгээд нөгөө амтнаач илрүүлж баримжуулсан зорилготой ингээд явсан ч гэсэн тэр төхөөрөмжүүд нь яагаад ч гэдэг холдоод ирсэн гэдэг байна. Тэгээ ойр орчны нөхцөл байдал өөрөө тэдний ажиллагаанд нэг тийм саад учруулаач байгаа юм сэтгэл төрөө. Тэгээ хоёр дахь шөндөө бол байдал аягүй ноцтой болсон. Загстай ажиглалтын яг адилхан яг тэр бүрэнхийн үед бол ойн хамгийн их дуу чимээтэй цагт тооцдог. Яг тэр үед бол тэр чинь шоу юу шүү дээ. Салхимал бодлоо. За, ингээд нэлийн айцтан төрөөд багийн 8 гишүүн бол бодлоход тэр ингээд эхлэн чангасны эцэг ингээд нэг юм том юм ингээд бүгд нэг тийш ингээд хараа суудсан байгаа байхгүй. Тэнгууд одоо баруун гар талын энд гэж байгаа. Ингээд энд чигтэй гэж байгаа. Ингээд нэг модон дотор ингээд нэг юм ингээд хөдлөөд мөчөр ингээд нэг цааш нь болгоо яваад байгаа мэдэрсэн гэж байгаа байхгүй. За, өтгөн ой байсан учраас харах боломж байгаагүй. Ямарч тэнд юм байгаа гэдэг бол мэдсэн. За, ингээд багийн нэг гişүүд гэсэн ба. За, тэгвэл машинаа суугаад газ тэр зүгээр гэрээ иргүүлээ. Машин иргүүлчихээ. За, тэгсэн чинь гişүүдийн яг гэрлэг туссан баг. Тусгамагц багийн 8 гişүүдийн 5 нь. За, тэдний дотор нөгөө Downes өөрөө маш айц давцсан байдалтайгаар авраг хүн төрөлт биед модноос модны хооронд маш ууштай шилжин хөдөлж улмаар алга болохыг харсан баг. Хаашаа яваад харсан баг. Үүнээс гайхалтай нь энэ амтан анхны байралтаа дахин гарч ирээд дахин өсрөн холдсон. Бүх зүйл энэ үйл явдал хэдхэн секунд дотор өрнөсөн. Тийм учраас багийн 3 гишүүн бол оолж авч унжааг өгч 5 нь олж харсан. За, Downes хожим энэ тухай ярихдаа тэр харсан зүйл нь 7 фут буюу 2 метрээс ямар ч хэсэн өндөр өргөн цээжтэй булчинлаг ийм үуч учтай тийм ээ дуссан баг. Downes болон түүний багийнхан улаан гэрэл цацруулсан нүд ажигласан тухайгаа бол мэдээгүй. Тэрийг бол тэр талаар тодорхой юм яриаггүй. Гэхдээ тэр нэг юм зураг бол гарах гэж үзсэн юм шиг. Тэр чинь харанхууд нэг тийм яг тийм юм гэж хэлэхэд айгүй төвхтэй байхгүй. За, мөр харсан. Өөртөө. Тэгээд өөртөө тэгж байгаа. Магадгүй энэ амтан ганц биш баха. Овлуулаа бай. Үржилтэн дээр ордог л шүү дээ. Ингээ 2002 оноос хойш нэгээс дээш гэрчээ оролцоод хэд хэдэн ажиглал бас бүртгэлдээд
Ингээ Их Британий эрх бүхий байгууллагууд бол энэ үзэгдлийг бол ер нь анхаарал хандуулах цаг нь болжээ гэж үзээд. За ингээ Джонатан Даунс өөрөө ч тухайн шөнө харсан зүйлээ тодорхойлж тайлбарлахад бол яг хуу энэ хүн төрөлтөө гэхдээ аврах бичиг гэл ингээл янз бүрийн юмнууд ингээл яригдал байгаа юм л та. За ингээд нөгөө энэ дээр бүр үндэслээд 1990 оны видео тоглоом бодлох гэсэн гэж байна. Одоо энэ тухай одоо компьютер видео тоглоом. За ер нь энд ер нь юу байж болох вэ? За энэ дээр нэг юм таамаг гарсан байна. Энэ бол гэхдээ bedtime stories-ийн бас бидний их сурвалж болгож авсан. Их Британий энэ харал биш үү? Одоо Британий харал одоо Английн хоолоогоор салгацсан харал шүү дээ. Одоо Ламанш хоолоогоор. Өмнө нь бол за хамгийн бага болоход 10 орчим мянган жилийн гэжтэй 8-аас 10 мянган жил гэжтэй байна. Франц, Бельги, Нидерландтай их ганцхан холбоотой байсан юм байна тийм ээ. За 800 мянган жилийн өмнө өнөөгийн Британий арлууд болохын нутагт бол эртний хүний дээр Homo одоо ancestor тийм Homo эндэртэй нэвтрэх боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн энэ одоо холбоотой байдал. Тухайн үед тэр Gigantopithec гэдэг авраг бичнүүд дэлхий дээр оршин тогтч байсан үе. Иймээс авраг бид приматын бүлэг ижлэхэн хуурай газрын гүүрээр ингэж дамжиж нүүдэлж орж ирээд одоогийн Британий нутагт суурьсан байх боломж онлын хувьд бол үгүйсэхэд хэцүү байна. Гэхдээ энэ таамгийг батлахад бас хэцүү. Юуны өмнө тэд хэрхэн тогтвортой өвчлийн популяц бүрдүүлж олон мянган жилийн турш оршин тогтносон байж болох вэ гэдэг нь тодорхой үүсгэл байж таараа тийм амжилт хэлж. Цаашлаад орчин үеийн нягт судлагдсан нутаг дэвсгэрт ийхүү удаан хугацаанд огт илчлэгдэлгүй нуугдан оршин шинжлэх ухааны үүднээс тун эргэлзээтэй асуудал. За энэ Булаам нуурын энэ ажиглалтыг бол нөө скептикууд шүү дээ эргэлзэгчд энэ мэдүүлгүүдийг бол олон нийтийн сэтгэл зүйн нөлөөлөл буюу хамтын хийсвэрлэл эсвэл андууралтай холбоотой тайлбарласан байдаг юм байна. Хэрвээ андуурал байсан гэж үзвэл хүмүүс яг ямар амьтныг харсан байж болохыг тодорхойлсон бас их төвхтэй. За Британд ч бас нэг тийм зэрлэг амьтан багтай газар юм байна шүү дээ. Ерөнхийдөө чон моноо халаад дууссан. Хамгийн том амьтан бол буг гэдэг юм. Тэр нэг хамгийн максимум байна 200 орчим кг жинтэй. Улаан буг гэдэг юм байна л да. Тэгээд нэг мөрний өндөр бол дунджаа нэг 4 фут. За тэр бугыг харахад тэр нэг хүмүүсийн дүрслээд байгаа юм биш нийцгүй байхгүй тийм. Модон дээр ингэ явж байсан тийм. Тэгэнгүүт ийм таамаг гарсан байна. Амтны үрээлээс орсон оронгутан горилла зэрэг сармагчтай тайлбарлах орлого гарсан байна. За тэгээ энэ бол нэг тийм үндэслэлт байж чадаагүй. За энэ ажиглалтын үед ойролцоох амтны үрээлнээс ямар нэгэн мэд сармагчин оронгутан горилла оргосон албан ёсны мэдээлэл бол бүртгэгдээгүй. За тэгээ мөн хамгийн том мөнгөн нурууд горилл гэсэн хоёр хөл дээр зогссон үедээ ердөө 6 фут орчим байд юм байна л да. Мэдээж эдгээр тайлбаруудын аль нь ч гэсэн гисчүүд өгөөс улаан гэрэл цацруулснуудын тухай хангалттай тайлбарлаж чадахгүй. За энэ ажиглалтын явцад гэрэлтсэн нүдний тухай дурддаггүй ч гэсэн нэг шинж тодорхой давтамжтайгаар хараад байгаа. За тэр нь болохоор ийм улаан нүдтэй амьтад гэвэл зарим төрлийн тагтаа гэдэг юм байна. Тагтааны овгын шувууд байд юм байна. За тодорхой загас хэвлэрээ өгчөж багтдаг. Харин муур, элбэнх, шар шуу зэрэг шөнийн амьтад гэрэл тусах үед нүдний тэр нөө торлогын судсаар бол тэр ойсонт байнаас шалтгаалаад бас улаан улбар шар маахагдж болтгол юм байна л да. За энэ нь бол тэр юм загстай тодорхойсон шиг өөрөөсөө гэрэл цацруулж байгаа хүчтэй жиг туйтай адил үзэгдэл болж биш. Иймд одоо энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэх юм бол Булаам нуурт үзэгдэж буй энэ зүйл нь магадгүй манай ертөнцийн манай орчлон одоо энэ орчлонгийн биш бүр энэ дэлхийд биш байж болшгүй өөр орон зай хэмжүү бас хэвчээсэн зүйл байж болох юм а гэдэг таамгийг бол bedtime stories гаргасан ба. Гэтэ тэрийг бол яг батлаагүй. Одоо таамаг юм. За Их Британи болон Ирландын нутаг дэвсгэр дээр сүнс, дагин, хий үзэгдэлтэй холбоотой одоо олон газар байд юм байна. Одоо mermaid гэдэг чиг хэрэгтэй биш нөө тийм. Тэр бол яг тэр бүр ингээд сүсэн дагин нөгөө тийм юунууд л байд юм байна. Ингээд гол мулт байдаг. Тэг хүнийг ингээд дуудаж авчаад, ялангуяа эрэгтэй хүн ингээд дуудаж авчаад аваад осуу орч нүд нүгдэг юм. Улгаанахаар бол эмгтээс авдаг гэх юм уу да тийм. Тиймэрхүү одоо нуурын эмгтээ эзэн гэж барах нутгийг ярьдаг шүү дээ тийм. Ялангуяа өмнө нуур дээр нэлээд яригдаад байдаг тийм. Тэгэхээр тиймэрхүү зүйл байсан байж болох юм аа. За энэ дээр нөө 2000-аад оны ихэнх үеэс хойш Булаам нуурын араатны талаарх ажиглалтууд ерөөхдөө цөөрөөд за гэхдээ энэ үзэгдлийг бол үзүүлсэн кино, подкаст баримтат бүтээлүүд бол одоо бол гарсаар байгаа. За тэгээ Northumberland-ийн энэ хэсэгт бол
нэрээ хэлхийг хүсээгүй орчин суугчд бол өөрсдөө ч гэсэн ийм зүйлдээ таарч байсан талаар бол яриа бол өгдөг. Гэхдээ нэрээ бол нууцлах юм байна. За одоогийн байдлаар бол энэ нуур бол загасчлал, аялал жуулчлалын маш түгээмэл бүс бол хэвээрээ байгаа. Жуусны төв болон тоглог кафе зэрэг үйлчлэгээр болж очтыг татдаг болсон. Гэвч 2002-оос 2003 онд болсон үйл явдлыг хичнээн шинжилэн тохируулж одоо судалсан ч гэсэн хүмүүсийн сарамжаас бол ерөөсөө арилахгүй ингээд дандаа сүм болоод яригддаг. За ер нь бол яг уншсан материал дээрээс бол баталцаж болохгүй үгүйсгэж болохгүй нэг юм байна. Стартаа юм улаан нуурын гэдэг. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол нэг юм байна. За өнөөдөр бидний дөрвөн хэрэгэл ярьлаа тийм. Нэг нь бол Вашингтон. За тэгээд явах аюул. За тэмдэгт бас газар ингээ харагтай байгаа тийм. За тэгээд British Columbia-д 3 дахь зөвхөн нь Английн улаан нуурын хэрэггээд. Тэгээ иймэрхүү түүхүүдийг бол нэлээд харсан хүмүүс тэрний ярилцлага гэдрийг ялангуяа тэр bigfoot.com гэдэг одоо тэр YouTube сувг мөгөд байгаад байгаа байхгүй. Тэр их сурвалжуудаас нэлээд харсан. За их сурвалж гэснээс энэ дээр бол нөгөө Squatch Mafia-гийн нэг 3 орчим дугаарыг ер нь үзсэн. Яг энэтэй холбоотой. Тэгээд Bedtime Stories-ийн нэг дугаар байна. Unsolved Mysteries гэдэг ном байна. За Moscow-ийн Geek Time гэдэг ном урсгал дээрээс үзсэн. За дээрээс нь тэ холбоотой янз бүрийн хүмүүсийн одоо ярьцлага, баримтат, кино, тэмдэглэл гэдэг бол дандаа онлайн тийм залхам сүлжээгээр бол олж авснаар өнөөдрийн одоо дугаарыг их сурвалжууд инхүү бий болж ингээд энэ сурвалжуудаас одоо ашиглаж өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүрлээ. Бид нар гэхдээ ерөөдөө амстай дугаар бол нэлээд бас хийгдэх юм төлөв бас анзаарч билээ. Нөгөө хойд Америкийн нөгөө одоо жишээ Флоридагийн шивгүүд байдаг мансууд гэл нэг сонирхолтой нэг Америк цэргүүд Вьетнам дайн хийж явахад бас тэнд хэмжлээд хаарсан их нөгөө за тэрч байтхаа энэ бол гэхдээ амд эдсэн яриа л да. Яг зөв тийм сонирхолтой санагдаад Алтай нуруунд тий нөгөө Монгол цэргүүд бүр 1240 оны үед байгаа байхгүй. Яг тэр он цагийн хөнгөд ингээд сайн авахад гэх юм бол алуустай таарсан. Бүр хэсэг алуустай таарсан. За миний андуураг бол 150 орчим цэрэг ороод 17 амьд гарч ирсэн гэсэн яриаг бол дундад Аз Оросд ингэж ам дамжиж тэр ярьдаг байхгүй. Тэгэхээр тэрний материалыг цуглуулад хийх юм биш гэсэн үг. Тийм наач бол амар санаа. Тэг үнэхээр яг тийм би энэ бол амд ажилласан. Яг хүүхээр ингээ батлагдаад яг тэдэн оны тэдэн сар тийм юм болсон гэдэг юм бол яг ингээ түүхэн сумжтай тэмдэглэсэн байгаа. Гэхдээ яг тэр бүс нот би анх тэд нөө Киргизд явж байгаа тэрийг сонсохгүй. Тийм. Кипчакуудыг хөөж явсан монголчууд энэ Алтай нурууны одоо тэр Белуг орчим Монголын нутаг биш Оросын нутагт нөө. Одоо тэр Белуг хамгийн өндөр цэг нь бол Алтай нурууны нөө хүүт нэргэл биш шүү дээ. Алтай нуруугаар авч үзэх юм бол тэр чинь Алтайский край байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэнд ийм болсон ийм одоо гişний ертөнцийн нэг бөглөө хэсэг байхгүй. Тэгэхээр тэнд нэг тийм болсон гэдэг яриа бол маш хүчтэй яригдсан учраас энийг бас нэг зүгээр хөтлөх гэдэгтэй биш зүгээр бас нэг сонирхолтой гэдэг нь зөвхөн бас нэг үзэгчтэй хүргэе гэж бодоод одоо орчуулган дээр нь бол ажиллаж байгаа. Тэгэхээр өстэй дугаард бол энэ жоохон яригдах байна. Дээрээс нь нөгөө буруу хэрэгэлтийг бол амлцсан байгаад байгаа шүү дээ. Тэрний материал нэг ингээд одоо гэхлээр нэг яг байгаа юм дээр хийхээр 5 минут юм байна. Тэгэхээр тэрийг бас өшөө баяжуулах өөр ямар их сурвалжууд байна тэрийг харах хэрэгтэй л дээ. Окей, за баярлалаа. За тэгээд ер нь яг албасны тухай сэдв бол нөгөө амд амцын яриагаар явдаг учраас ямар ч юусоо тийм яг бодиттой зураг бичлэг гэдэр байхгүй. Энэ бол яг хүмүүсийн өөртөө баг шийт тийм юм шүү дээ. Окей, за тэгээд маш сонирхолтой тохиолдлуудын талаар, хэрэгүүдийн талаар ярьжсэн батмахтай баярлалаа. За ингээд манай үзэгч нар маань бас фрим зургатайгаа үргэлж хамтдаа байцаагаарай. За ингээд анхаарал тавьсан явдал та бүхэндээ баярлалаа үзэгчтэй.